Би энийг ганц нэг шашны нөхдүүдэд яг зүрдээ загнуулсан л да. Гэтэ солиороо дэ чигээд. Яг тэр чи аргагүй л да нөгөө хитэн сууж илэр ингэсэн. Нойн урдаас нь хуцаад гарч уурлна өстэй. Гэтэ энэ чи нөгөө баталж нотлох боломжгүй байгаа даа штэ одоохондоо. Ер нь тийм. Одоо миний мингүй штэ те. Манай ихч миний өмнө эндсэн гэсэн. Жилийн өмнө 2 жилийн өмнө. Тэгээд энэ талд нь ард нь ингэж тавьсан. Минг энэ дээр гарч ирсэн юм. Нөгөө итгэдэггүй манай эми чинь тэгж ярдвч чи. Тий. Энэ дээр нөгөө урлын бодгаар ингээд минг тавьсан ингээд. Тэгж ярдвч гардгийг гэлээ. Тий, яг эсрэг талд нь гардыг ингээд яг чинь хэн дээр гарсан ингээд. Тэгэхгүй бол миний мэдлэг хөрөхгүй. Миний өдөө ёстой жолдох юм байна. Болох юм байна. За амарч мөнхийн сэдв үргэлжлэх гэж байна. За зуны амралт дууссан. Тэ. Тэгээд мөнхийн сэдвээр одоо мөгийн ганцаараа шаших бит хоёр нөгөө хоёроо мөнхийн сэдвээ дахиад цаашаа ухаад явнаа. Тий. Тэгээд өнөөдөр бид хоёр хаших бит хоёр кино нариулагч Бадамарагч ахтаа уулзж байгаа. Тэгээд энэ нөхөр өөрөө над руу чатаар холбогдоод чи нөхөл сүнс гэдэг нэг иймэрхүү миний сонирхдаг юм давхар сонирхоод яриад би чамтай ярмаар байна гэд. Тий. Тэгээд өөрөө нэг роман бичиж байгаа. Тэр роман бол ер нь тэгээ сүнс үхэл гэж юу юм гэдэг тухай тэр тал дээр нэлээд одоо юу гэдгийг орж ирсэн. Тийм болохоор би тэр талаас ярмаар байна гэж. Зүгээр л тань мэдгүй гэхээсээ илүү сонирхолтой зугаатай ийм буу халалтыг бид өнөөдөр хийх гээд ирлээ. Тий. Тэгээд эхлээд та тэр роман ч одоо яг ямар учиртай юу роман тэрнээс л эхэлчихье. Тэгээд гурлаа хаалал явчих. Үгүй яах вэ? Энэ романыг би ерөнхийдөө ингээд кино найруулах хүн чинь амьдрал судалж байгаа шүү дээ. Ингээ амьдрал судлаад явж итэл чинь амьдрал чинь явсаар байгаад амьдрал гэдэг юмны чинь эцсийн цэг нь үхэл гэдэг юм дуусчих байгаа байхгүй. За. Тэгээ киноны хүн чинь тэрнээсээ цаашаа задраад сүнс мүнс үхснээс цаашаа юу болох вэ? Там дивааж ингээд дураараа явна шүү дээ кино чинь тий. Тэгээд ингээ явж байгаа тэр талын юм бас ингээд нөгөө найруулагч юм болохоор судалж байгаа юм л да янз бүрийн шашин дээр юу гэж үзтээ. Яа дийд ингээ явж итэл би Америкт явж байгаа нэг хоёр төвд ламтай таарлцсан. Тэгээд хоёр төвд ламтай бууалаа сууж ахгүй юм. Тэгээд тэр үеэр нөгөө нэг Далай лам Алтай хайрцаг гэж юм байдгүй байдаг гэл нэг бичлэг яваад байснаа да. За тий. Тэгээд нөгөө Далай лам ч мэддгүй мэн чуудлаа юм шүү гэл нэг юм болоод байгаагүй юу. Тэгээ би тэр талаар ярихгүй юу. Нөгөө хоёр ламтай. Тэгээд бид ч хоорондоо англиар л ойлголцож байгаа шүү дээ. Тэгээд ингээд Алтай хайрцаг майрцаг гэдэг ингэсэн Далай лам яагаагүй. Тэгтээ манад бол ингээд хүн болгонд ингээд нас барсны дараа ингээд юуг нь үзээд ингээрээ гэдэн штэ тий. Ингээд танаа тийм байдгүй мүү гэдгсэн чинь нөгөө хоёр ч байдаг инээ тэрэ гэл юм ярьлаа. Тэгээд төсвөө тэгээ танаа Далай лам чинь ингэсэн штэ. Тэргээд тэгсэн чинь нөгөө хоёр лам чинь сүүл рүү жоох уурлах маягтай болоод ирснэ. Нэг хөгшин лам нь хэлдэг байхгүй. Тэр Алтай хайрцаг гэдэг юм чинь ингээд хүн болгонд нээгээд идэх юм аа. Хаан язгууртай гаралтай хүмүүс нийт. Тэгээ хэлэхгүй үгүй манад ч одоо 3 сая хүн тэгээд бүх л нас барсан хүн бүгдээрээ бид нар ч тэгээ хаан язгууртай мө гэсэн чинь нөгөө лам уурлаад энэ ер нь бол та нар төрөл дотроо төрдөг та нараас өөр үндэстэн байна уу чи тэрийг бодогдох байхгүй. За юу гэсэн үг ингээ ойлгохойл төрөл дотроо төрнө гэдэг чинь юу гэж байгаа гэсэн чинь яг толгоонд орж ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь бидний дунд хэвээ амьдрал байгаа даахгүй нөгөө энэ манай аавын сүнс байгаа юм гэл те нэг хүүхдийг те тэгснэ манай муу ээж тэр манай дүүгийн тэнд очиод төрцөн байна лээ гэл те. Тэгээ биднэрт нэг юм үнэн чим шиг хэвээ амьдрал чим шиг нэг юм байгаад байдаг ш те. Тэгсэн чинь бусад үндэстэн тийм байдгүй юм байна. За. Ялангуяа тэр том шашин хөгжсөн ч мөртлөө тэр хойд нас янз янзын юмд итгэдэг мөртлөө байдгүй юм байна. Төвдөд энтгэгд байдгүй юм байна. Тэгсэн тэднэр нь болохоор одоо энтгэгд жишээлбэл тэр нэг эндээс хэдэн зуун километрийн зам нэг айл нэг охин урд насаа санаад тэгээд аав ээжтэй хэлээд хайж явсаар байгаад нөхөртөөгөө очиж уулзаж гинэ мэнэ гэсэн ганц нэг иймэрхүү юм байхаас бид нар шиг ингэж төрөл дотроо төрдөггүй юм байна гэж байгаа хгүй тэр хоёр лам. Тэгээд ер нь гайхаад сонирхоод тэгээд тэр хоёр ламч тэгсгээд ингээд бидэд салаад явсан. Тэгээд тэрнээс хойш энэний хойноос хөөцөлдөхгүй юм. Тэгээ нөгөө нэг яагаад энэ нөгөө тэмдэг тавиал те ялцчгүй ингээл нөгөө хүнийг нас барахаар нь ингээл баруун гар дээр нь тэмдэг тавьчих тэр
энэ сүнсний мгэлээ хэр зүүн гар дээрээ тийм мингтэй зингтэй гарч ирээл. Одоо ингээл худлаа гэхээр ялцчихгүй ингээ гараад ирсэн байгаа юм яах юм тийм үстэй. Яг би өөрөө шинжлэх ухаанд итгэдэг хүн байхгүй юу? Шинжлэх ухааны хэрхэмлдэг хамаагүй иймэрхүү юм ярихаар хүн мунхруулчихгүй гэж боддог талдаа. Гэхдээ найруулагч хүний үүднээс ер нь бол нөгөө мэдлэг олж авах цорын ганц арга бол шинжлэх ухаан биш шүү дээ. Мэдлэг олж авах олон янзын арга байж болно. Үнэн худлаа явуул гэдэг асуудал болохоос тийм үстэй. Мэдлэг мэдээллийг олж авах. Заримдаа шинжлэх ухааны үнэнгээ бодсон юм дараа нь няцаагдал өө биш байсан байна, ийм болсон байна гэдэг шиг ялгаа байхгүй тийм. Тэгэхээр тэр утгаараа энэ сэдв рүү би живэд орцсон байхгүй юу. Тэгээд живэд ороод явж итэл эн чин сүүл рүүгээ Манжин хаантай холбогдоол, Гитлертэй холбогдоол, нөгөө Ананербе төсөлтэй холбогдоол тийм. Ингээд ухаад авах тусам эн чин бүр замаа алдаад ирэнгуут сүүл рүүгээ ерөөсөө за энийг бүр ном бичих хэрэгтэй. Тэгэхдээ энийг одоо жишээлбэл ямар шинжлэх ухааны ном бичлэлтэй биш. Диссертац хийлтэй биш болохгүй. Энэ ерөөсөө уран зохиолын ном л болох юм байна. Фантаз тий. Сайхан фантаз, хүн сайхан уншаал ингээл яачих тий ийм зүйл. Яг тэгвэл өнөөдөр бид нар шинжлэх ухааны 900-д амьдарч байгаа учраас яг шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйлийг үнэн гэж үзэхэд хэцүү байхгүй юу? Тэгэхээр тэрийг ингээд хүмүүст их тийм итгүүлэх гэж ярих нь бол одоо мунхруулах ч байд юм уу те нэг юм аюултай байхгүй юу те бас тийм буруу ашиглах те хүнийг мунхруулах тийм хүмүүс бас гарч ирдэг учраас энийг бол зөвхөн уран зохиолын ном болох зүйтэй байна гэж бодоол ийм юм руу сэдв рүү живэд орцол яваад байгаа. Тэгээд одоо ихнийх нь ер нь тэгээд яг ингээд ашиг тэр одоо ингээд би тэр маргаас сэдвүүдэ гаргах байхгүй. Сүнс гэхэр чи өөрөө бүр айгүй өргөн сэдв юм аа. Хамгийн суурин за байна уу байхгүй юу гэсэн гулаал. Хүн болгоны сүнс байгаа юм. Манай буддизм ч бүр ингээд малын сүнс гэж байгаа шүү дээ. Малын тэр хөлөнд хэдэнд байдаг байдаг ч илүү бүр. Тэгээ малын сүнс амтны сүнсгээ явчих. Тэгжээс нэ орчин үеийн кино ч юм очиж муу ёрын сүнс олгоо хийчих нэгэд сүнс өөрөө хэдийн солоо явчихлаа. Толгой ирчих байхгүй. Тэгээ ерөөсөө ингээд дандаа хам гэмч ингээд нэг юм ялангуяа Монголд бол нөгөө нэр томьёоныхаа асуудлыг бид нэг их зэгцэлдэггүй учраас нөгөө нэг нэрээр аягүй олон ухагтхан нэрлэгдчихэж байгаа тийм. Одоо ghost гэх юм бол юу юм те. Тэ. Тэнгуү soul гэвэл юу юм те. Гэх мэтчлэн те. Ингээд бүгдээрээ л бид нэр сүнс гэж зарим нь сэтгэл гэж орчуулаад зарим нь аймаг гэл те. Тэнгуү явж ингээд тэр сүнс гэд одоо миний хэлээд байгаа тэр ойлголт болбол бидний физик биш биеийг л хэлнэ гэж ойлгоод байгаа. Ер нь бол. За одоо бид хүн гэдэг амтын чинь нэг юм физик биетэй байна. мэдээж. Тэ? Физик биеэс гадна нэг ухамсар гэдэг нэг юм байгаад байгаа байхгүй юу? Физик биш нэг бие байгаад байна шүү, тэ. Тэнгуү тэр физик биш биеийг л сүнс гэд нэрлэлж чинь, тэ. За. Гэтэл аймаг гэд бас нэг юм байгаад байна шүү, тэ. Тэр физик бие одоо таны яриад байгаа тэр сүнснээсээ тусдаа юу? Гэхдээ сүнсийг л яг тэр физик биш бие ингээд үзчихэл гэж бодож байгаа юм л да тий. Физик бие нь бол одоо миний бие мах бат энэ махан бие тий. Энэ атом молекулоос бүтцэн энэ бие тий. Гэтэл энээс тусдаа нэг юм байгаад байна тий. Бид нар ингээд ухамсарлаад өөрийнхөө амьд байгааг ойлгоод мэдрээд ингээд яваад идэг нэг юм бидний дурсамж хамаг мэдээлэлзэдэл агуулаад ингээл байгаад байгаа нэг ийм юм байгаад байна л гэж хүмүүс үзээд нь шүү дээ. Эртээр үеэсээ. Тэгээд энийгэл сүнс гэд ерөнхийд нь нэрлэлчээд байна л гэж би бол ойлгоод байгаа байхгүй юу. За. Тэнгуут аймаг гэд нэг юм гараад байна шүү дээ. Аймаг ихтэр амьтай байна, амьд байна гэдэг нь юу юм бэ гэвэл ер нь бол энэ сүнс буюу тэр физик биш бие, физик бие хоёр нэг дор оршин тогтнож байгаа тэр хэсэг хугацааг л амьтай байна гэж үзээд байна л гэж ойлгоод. Тийм ба. Тий. Энэ хоёр салжвал амьг болчих. Тий. Тэ? Гэдэг л тийм л ойлголт юм байна л гэсэн. Тийм эцсийн дүгнэлтэнд л хүрж байгаа байхгүй юу? Тэгж л ойлгоод байгаа юм бол. Лотодч. Лотодч юу? Гоо нэр тийм л шүү дээ. Яаж утсан тийм. Тэгж л ойлгож байгаа. Тий. Тэгээ яг энэ нөгөө сүнс гэд за яг зүгээр байдгүй юм байна гэж бодчих. За байдаггүй, сүнс байдаггүй гэж хэдүүлээ эхлээ бодоод үзье л да. Тэгвэл энийг яагаад хүмүүс байдаг гэж бодсон бэ? Тийм логик асуулт. Гэт нэг асуулт гараад ирнэ дээ. Тэгэхээр би үхчээд хайчих вэ гэдэг нэг юм гарч ирж байгаа байхгүй юу? Би үхээд миний бие ингээд оршуулгадаад янзраад байд юм ингээд задраад алга болчоор миний энэ бодол ухаан санаа ухамсар
Өөрийгөө энэ мэдэрч байгаа энэ юм хайчих юм. Нэгдүгээрт. За. Хоёрдугаарт нь ээж аав хайртай хүнээ алдчихлаа. Тэ? За ингээд оршуулад энэ хүн гээд огт байхгүй болчлоо гэхэд тэрнтэй хүн бас нэг эвлэрмээргүй байгаад байгаа байхгүй. Тэ? Нөгөө зүрх сэтгэлдээ темэр ч юм уу те зовсон шаналсан үедээ сансан үедээ ямар нэгэн ээжтэй ч юм уу хэлмээр ч юм уу аавдаа ч юм уу хэлмээр ч юм уу үе гараад ирэхээр тэнд нэг юм хэрэгцээ гарч ирж те ямар нэгэн хэрэгцээ багт ш тэр ойр дотны хүмүүсээ алдсан тэр хүмүүстэйгээ харьцах ямар нэгэн хэрэгцээ байгаад ш те тэгэхээр зэрэг ийм юмнуудаас шалтгаалаад одоо ингээд сүнс байдгүй маа гэж үзэх юм бол ийм хэрэгцээ байгаа учраас тэрийг ингээд хүмүүс зохиомдоор гаргаж ирсэн юм аа гэдэг байдлаар одоо материалист талаар хандах юм бол ингэж бас хандаж болж байгаа. За. Гэхдээ эн чинь бас л явж юу хэлээд байна гэвэл ямар нэгэн толгойд одоо ухаан санаанд л орж байвал тэр зүйл байх боломжтой гэдэг нэг юм байгаад байдаг байхгүй. Бид нэр огт байхгүй юмыг төсөөлж чаддаг. Огт байхгүй юмыг төсөөлөх боломжгүй. Тэгвэл бид нар төсөөлж чадчихвэл тэр байж магадгүй гэдэг нэг юм. За тий. Дахиад нэг эргээд нэг эргэсэн логик гараад ирж байгаа байхгүй тий. Тий, тэрийг би нэг хэлэн тусгал гэж уншчихсан тий. Тэгэхээр зэрэг төсөөлж чадчихвэл байж магадгүй гэдэг бол бид нар тийм юм төсөөлөгдөд байдаг учраас эргээд сүнс чинь бас байж магадгүй. Гэдэг л юм юмнууд гараад байгаа байхгүй. Тий, наадах чинь нөгөө юуг тэгж ярьж ирсэн байхгүй. Одоо бид нар ингээд нөгөө нэг бидний байхгүй юм шиг ирнэ байгаа юм шиг бодогдоод байдаг олон зүйлс төсөөлөөс уран гарсан гэх юм. Тэрийг юугаар логикоор хөөсөн гэсэн чинь цэнхэр дэлхий гэдэг энэ нөгөө Монгол хэлцээр хэмжүүлэхдээ баабар гоё ярьж байгаа байхгүй. Цэнхэр дэлхий гэдэг нэг яруу найрагч бүр одоо Гагарин сансарт нисгээс баг 30-40 жилийн өмнө шүлгэлцсэн байсан. Тэгээ тэр нөхөр үл ерөөсөө дээшээ бүр тэ үсрээл 2 м үсрээ биз. Ерөөсөө дэлхийг ингэж тэ уух дээр гараа ингэж хараад холоостэй дэлхийг ингэж бүр ийм бөмбөрцөг хэлбэртэй тэгээд одоо цэнхэр ер нь ихэнхдээ усан цэнхэр юм байна гэж хараагүй. Тэгтээ нөхөр төсөөлцсөн гэдэг байгаа юм. Яруу найргийн онгодоор ч юугаар ч төсөөлцсөн. Тэгээд наадах чи зүгээр ингээ тэнгэр рүү хараад инхэр чи цэнхэр тэнгэр харагдсан шүү дээ. Тэгэл бэлдсэн шийж болно шүү дээ. Тэгээд бүхэлдээ цэнхэр тэгвэл тэгж төсөөлсөн ч байж магадгүй. Тийм ээ. Гэхдээ тий одоо яа хүний ингээд харахад цэнхэр ингээд бүргийн цэнхэр юм баган болов. Бүргийн цэнхэр юм. Гэтэл та болохоор дэлхийгээ биш тэнгэрийг цэнхэр гэж харагдсан. Тэр чинь болохоор цэнхэр дэлхий буюу өөрийнхөө амьдарч байгаа одоо энэ газар руугаа харж цэнхэр юм гэдэг бүрцэн юм цэнхэр нэг бүргийн галавар тийм ба. нөгөө гурван мэлхэн дээр тийм ястралгын дээр дэлхий орчдөг гэдэг тий тэр шиг юм би ярьж байна л да яг үнэ тий тэр сүнсний талаар тэр төсөөл гэдэгтээ би харин тий тэр нөгөө нэг одоогоос 15 6 жилийн өмнө баахан блог бичдэг байлаа шүү дээ хүмүүс. Тий тэгэхэд ингээ нөгөө нэг ер нь бол бидний байхгүй гэдэг байгаа юм чинь толны тусгалаар бид нэр мэдэрсэн байгаа болохоор байгааг энэ л харж чадахгүйгээс биш. Тэрээс орд нэр ерөөсөө байхгүй юм хүн хоол төсөөлж чадах. Тэгээ нэг юм байдаг шүү дээ. Одоо зүгээр амьдрал дээр яриа заа юу. Амьдрал дээр ингээд айгүй нэг юм сүсгтэй хүмүүс байдаг шүү дээ. Юм болгонд ингээд шижиглж хандаад, юм болгоно засал хийлгээл, юм болгон дээр ингээд хүн рүү гүйж очивол те. Тийм хүмүүс л айгүй их тийм юм тохиолдоод байх шиг санагддаг. Зүгээр амьдрал дээр шүү. Яг тийм хүмүүс л юм тохиолдоод, юмд болж бүтэхгүй болоод тэр юмгаа тэгээд тэр нэг далдын хүчээр болгоол те. Тэгээд далдын хүчээр болгоол яваад байдаг хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Яг тийм тохиол байдаг шүү дээ. Тэгэхэд бүр над чиг хүн бод би ер нь хийж нэх очиж би нэг тэгж яваагүй мөртлөө миний амьдрал ингээд болоод яваад идгээ. Тэгэхээр би нэг тийм зүгээр айгүй ойрын нэг сайн найз байдаг байхгүй юу? Тэгээ тэдний гэрийнхэн болон тэр найз маань ингээд зингээ сонсох юм бол тэр нэг далдын хүчил тэдний гэр бүл тэр үнийг л ер нь ингээд өдөр зэрэгтэй авч явж байна. Тэгээ би тэгээ заримдаа би бодгийн эсвэл би одоо тийм юм дээр очиод илүү гоё явах юм билүү. Заримдаа хинт бодогддгийг. Очоос ламталгүйгээд байсан. Харин тийм. Одоо тэр хүний талаас бодох юм бол одоо ингээ фэйсээр ингээл байсгээл та нар ер нь 10 жил косинус синус үзээд юу гээгүүлсэн тэрийг юу нэгүүлсэн нэг баахан гардаг штэ.
Яг тэгвэл косинус синус ойлгоогүй хүн эзэж тэрийг хэрэглэхгүй байхгүй. Одоо танд ухаалаг гар утас байхгүй үед танд хизээч ухаалаг гар утас хэрэг болж байгаагүй байхгүй. Тий. Яг бол гар утас гэж юу ч байдгийг мэдэхгүй хүн өгснээрээ хэрэглэх юм тэрийг. Тий. Мэддэг бол тэрний чинь хэргийг гаргадаг. Косинус синусыг өдөр тутамдаа хэрэглээд явж байгаа инженерүүд байна. Өдөр тутамдаа энэ бүх юмыг хийгээд явж байгаа хүмүүс. Мэддэг учраас хэрэглээд байгаа байхгүй. Жишээлбэл англи хэл сураагүй хүн, огт сураагүй хүн хизээч англи хэл хэрэг болохгүй байхгүй. Хэрэглэж чадахгүй шүү. Байхгүй юм чи. Сурчвал хэрэглээл яваад байна. Тэгнь. Тэгэхээр яар тэрүүн шиг зүгээр тэр хүний талаас харах юм бол үнэхээр тэр хүнд ингээд сэтгэл зүгээ өөрөө засчдаг ч юм уу, үнэхээр тэр ижид нь байдаг ч юм уу те. Адаглал тэр хүн ингээд нэг юм барьц алдаал, сандраал зүдрээл те. Сэтгэл зүйн ингээд хямарсан үедээ очиод уншуулчаад өөрийнхөө сэтгэл зүгэл засчихж байгаа байхгүй те. Мохор зүсэг тэр яг тэгж тайлбарласан байлээ шүү дээ. Өөрийгөө хамгаалах механизм гэж сэтгэл зүйн маш том механизм гэж мохор зүсгийг. Тэгэхээр мохор зүсэг хүнд ер нь хэв хэмжээндээ байж байгаа хэвээр. Тэр чинь өөрийгөө хамгаалж байгаа юм гинэ. Одоо ингээд хордорч ингээд нэг одоо юм гүйлээ гэж бодсон шүү дээ тийм ээ. Тэгэхээр надад одоо зүгээр би бодож явсан зүгээр тийш хамгаалаад нь шүү дээ. Тэгэхгүй за надад одоо муу юм тохиолдонд айгаад яваад байх юм бол бас сэтгэл санаа чинь ингээд тагуутай эвгүй болох нь шүү дээ. Тэрүүнийг мохор сүсгээр ингээд дарчвал тэгээд одоо жишээлбэл бүр супер гэж байгаа байхгүй. Хамгийн инээдтэй мохор сүсэг жишээлбэл шинжлэх ухааныхны мохор сүсэг гэж юм байна шүү дээ. Одоо жишээл би Харвардын сургуульд их сургууль дээр очсон. Тэгвэл Харвардын сургуулийн чинь тэр хашаан дотор Джон Харвардын хүрэл баримл байж шүү дээ. За. Тэрний чинь зүүн гутал ингээд хүрэл хөшөө зүүн гутал мүлчээсэн юм гялалцсан юм байж байгаа шүү дээ. Яг тэгэхээр тэр Харвардын тэр гутланд хүрэхээр зэрэг одоо онц сурдаг ч гэдэг юм уу те. Мохор сүсэг тэнд байж шүү дээ. Хамгийн лаг нөхдөд нөгөө мундаг эрдэмтэд байж байгаа шүү дээ. Тэр чинь очиж тэрийг хэлж шүү дээ. Нэгдүгээр инээдтэй юм. Хоёрдугаар инээдтэй юм чинь нөгөө сансрын зэвсэгч нэр мохор сүсэг байна шүү дээ. Нисхийхээ өмнө автобусныхаа дугууруу шийдэг. Тэр ч одоо яах юм? Тэр шинжлэх ухааныхаа хүчээр тийш нисэж байгаа хүмүүс юм шүү. Тэгтэл сэвтэй байхгүй юу? Тэр чинь за үгүй би үгүй гэж чехгүй яваад ороо сүнчүүл яах вэ? Нэг юм тэрэг толгойд нэг юм байгаад байна шүү дээ. Тэгэхээр яг энэ үнэн ч худлаач би ер нь бол нөгөө шинжлэх ухааны талдаа гэсэн шүү дээ. Ингээ мохор сүсэг янз янзын юмыг нэг тоодгоо манайх ч одоо хөвсгөлээ алихгүй. Тэгээ ахч маань ингээд аав хэдэн үеэрээ буудхан айхтар коммунизм үед нууц мууцаар юм хумаа хийдэг барьдаг тийм айлс одоо манай ах мах хүртлөө зайр маяр ингээ би нэг итгэхгүй гэсэн мөртлөө үүсэхгүй тэгээд явж байгаад 2009 онд би Бурханчлаа Пүрбаттай найзлаад тэгээ мань хүний нөгөө орчуулсан богдын бошгуудыг уншиж ирсэн. Тэгээ богдын бошгуудыг уншаад ирсэн чинь тэнд юу байж ийн гэхээр нөгөө одоо жишээлбэл 21 оны хувьсгалын тухай тий 5 дугаар богдын бошго дээр байж байгаа байхгүй юу? Хөх ухаан дээр цагаан азарга давхарлаа цагаан азаргыг улаан бух мөргөж хөөгөөд Монголын цог залийг ийм нэртэй ийм хүмүүс авч одно модон гэвчихсэн. Тэгээ тэнгууд хөх ухаан гамин байгаа цагаан азар нь борон байгаад улаан бух нь улаан орсон гэд орж ирээд ингээд тэгээ Монголын цог залийг авч яваад ИС ямар гэнэ ийм нэртэй хүмүүс Монголын цог залийг авч явнаа маунаа гэд ингээд бичсэн байдаг байхгүй. Тэгээд тэрий чинь уншингууд гүнчтэй ямар сони ингээд бодоол яг тэр үед чинь шууны ханаад гарч ирсэн. Тэнгууд одоо ингээд шууны өвчин гарна, хулганы өвчин гарна, гахааны өвчин гарна энийг тэргээл ингээл тэр бошгууд дээр чинь ингээл бичсэн байгаа байхгүй. За. Тэгээд би чинь гайхаал ирэнгуут тэгсэн чинь тэнд яг 2009 онд яг тэр жил тэр бошгон дээр юу байж исэн бэ гэхээр төмөр тэрэн хүн болох цаг гэх нэг юм ач. За. Android. Тэгээд байжсэн чинь яг тэр жил нөгөө нэг анхны робот Арабын нэгдсэн Эмират улсад иргэншил авсан байхгүй. За. София гэдэг нэг эмэгтэй робот шүү дээ. Арабд бүр иргэншил аваад тэгээд нөгөө тий чинь нөгөө Will Smith Hollywood-ийн одууд очиж ярилцлага хийгээ тэр робот хүмүүстэй чинь уулзаад боо юм болоод эхлэегүй юу. Тэгээд тэр мэтэ юмнуудыг үзэн гот гэж та юу болоод байна. Гайхаад эргэлздэг юм байна. Тэгээ ерөнхийдөө тэр тал руу ингээд нэлээд ухаад үтсэн. Гэхдээ
нөгөө нэг улаан материалист зам маань бол ерөөсөө алдагдахгүй байгаа байхгүй. Тэгээ худлаа байвал яах юм. Гэтэл те дандаа тийм хэмжүүрээр те. Шууд ингээд бурхан минь үний юм байна гэж ингэж хандахгүй. Гэтэл тэнд бол ингээд яалтчгүй өнөөгийн бидний хүрээгүй мэдлгүүд бас зарим газар нуугж байгаа юм гэж харсан. Жишээлбэл тэр тэмдэг тавьдаг одоо тэр туглах ширгэлэх байна шүү дээ тийм үстэй. Харин тийм ээ. Тэр бол ингээд бүр яалтчгүй гардаг шүү дээ. Би бүр тэрний чинь зурганы цуглуулга хийжсэн байхгүй. Яг ингээд анааш нь тоглоом яг нөгөө туглаг бүр тэр анаашнаас хэвээ цутгацсан юм шиг гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ тэрий ч одоо юу гэж тайлбарлах. Ямар ч юм би хоёр охиноо ширгэлж байсан. Тий, тэр бол би бас өөрөө айгу шинжлэх ухаан шиг. Айгу одоо зөвхөн би хэзээ би юм яаж мэдэх вэ? Одоо миний философи тэр юм яаж мэдэх вэ? Тийм ээ. Тий, юм яаж мэдэх вэ? Одоо яг л тэр болсон. Яг гэх юм бол нүдэнд харагдахгүй байгаа юм баахгүй байна гэж үүсгэж болохгүй юм байна гэдгийг л айгу бүр ясн махтанда тултлаа ойлгосон гэхүү. Тэгээд яг хөө тэр нөгөө тэнд яг тэн дээр чинь давхцаад нөгөө нэг харанхуй энерги хар материйн тухай нээлтүүд гараад ирчих واخхой. Тэгээд тэр чинь ингээд нөгөө бидний мэддэг орчлын ертөнцийн чинь нэг 15 хүрэхгүй хувийг л бид нар мэддэм байна. Бусд нь бол ингээд чөтгөр бөөмд байна. Ингээ гараад ирж штэ. Тэгэхээр чин тэр орон зай тэр юунд юу ч байдгийг биднэрт яаж ч нөлөөлдгийг одоо бидний мэддэг физик тэрийг хэмжиж чадахгүй байна. Тэгэхээр чи ингээд нөгөө энэ муу маань дамд очиж ном уншуулаад байх ингэж бодоод байсан нөхөр надаас ухаантай ч байсан юм. Чөтгөр бүгд болчиход байгаа байхгүй. Гэхдээ яг бид нар бол ингээд энэ амьдралаа ингээд дууссан тий. Ингээд энүүндээ итгэл ингээд явцсан. Гэхдээ бусад мэдлэгийг бас үгүйсгэж болдгоо юм байна гэдэг л тийм л юмыг л олж харж. Тэр зүгээр юу яаж исэн бохоо. Би сая нөгөө буддичны талаар нөгөө үхэл юу юм уу гэдээ ингээд явсан чинь тэр нөгөө би тэр нөгөө буддичны судлаач ингэж судлаа. Яг үнэндээ бурхан байхгүй та нар хэлчихэд тэгэл амар том бурхан ингээд бариад байна гэх тийм. Тэгээд тэгсэн чинь явж тэгж үгүй харин тийм ээ бурхан байхгүй тийм. Бурхан будаа өөрөө ч гэсэн бурхан байхгүй. Чи өөрөө хичээгээд бурхан болж болно. Тийм. Тэгвэл тэр бурхан будаа тэгж хэлээ тэрнээс нь хойш нь хүмүүс бурхан байхгүйгээр хүлээж авч чадахгүй. Тэрс харахгүй л төсөөлөхгүй нэ. Тэгээд тэрнийх нь үр дүн. Харин нэг сонирхолтой юм. Тэр нөгөө бурханы ном чи ингэдэг биш тийм. Мянган бурхан ирэх одоо юу сайн цагийн мянган сайн цагийн гэсэн чинь бидний бурхан багш чинь дөрөвдөх бурхан. Тий, дөрөвдөх гэж. Одоо 996 бурхан ирнэ. Гэдэг ийм одоо бошиг гэдэг юм уу те одоо онол номтой юм байна л да. Тий. Бурхан буддагаас өмнө 3 том бурхан ирсэн байсан. Тэгээд тэрнийх нь одоо тэр нөгөө биднэрт айл Девангар тэгээд ярьдаг. Девангар чинь нэг бурхан байхгүй. Буддагийн өмнө ирсэн нэг бурхан. Девангар. Тий, Девангар. Тэгэхээр чи тэр ингээд буддаа чинь дөрөвдөх бурхан буддагаас хойш дахиад 996 бурхан ирнэ гэж. Одоо дараагийн ирэх бурхан Майтр гэдэг тийм Майтр бурхан. Тэгсэн чинь тэрэн дээр ингээд нөгөө фантазиг нь би ингээд уншихгүй тэгс чинь айгу сонин тэгж байгаа. Яг ингээд одоо энэ цаг үе чинь ингээд юу ясаар байгаа хүмүүс бүр 100000 насалдаг болох юм гинэ. Одоо буддагийн ирэн үе чинь хүмүүс бүр 100000 насалдаг болно. Тэгээд бүр ингээд бүр ямар ч бурхан шүтээ мүтээнгүй болоод ингээд бүр адгийн хогийн болоод тэгээд бүр ингээд замраад ингээд дуусахаар Майтр ирж аварна гэж аахгүй онлоор. Тий, тэгсэн чинь хүмүүс 100000 хүртэл баслана гэдэг тэр том юм байсан чинь саяхан шинжлэх ухааны нийтлэлээр хүн толгоогоо тастаад тий хөлтөө. Дээрээс нь онлын төвшөнд бусад одоо гариг руу бид нар ер нь ангарууч баг хурж чадахгүй гэдэг шүү дээ тий. Замдаа хүчин. Бусад гариг руу аялахын тулд генийг бол хангалттай хэмжээнд өөрчлөх онлын төвшөнд хүрсэн. Генээ өөрчилж болно гэж. Тэгэнгүүт тэр одоо оддын залууч гэсэн үг. Тий, оддын дайны сонин аймаг шүү дээ. Тэр чинь ирээдүйн хүмүүс өөрсдөө тийм болох. Мутацд ороод байдаг. Мутацд орно. Үүний тэр нэг сонирхч. Тэр чинь тэр ингээд оддын дай ингээд хий фантазлаа байгаагүй гэдэг. Бидний үр хойжгээд балтуулгаад гэж байгаа байхгүй. Би тэгж фантазлж тэр ингээд аюул сонир ингээд би ингээд тэг хүн ер нь ингээд өөрийгөө онтуулаад юм генээ өөрчлөөд унтаад тэгээд одод хоорно 100000 жилээр саялж болно. Онлайн төвшин. Тэр ингээд нөгөө яг наад юу чинь тэр virus and weapon гэдэг нyan хорхоо ба зэр зэвсэг гэдэг нэг Нобелийн шагналтай юм зузаан ном ба. Тэрүүн дээр ер нь гардаг байхгүй. Тэгээ сүүлдээ нөгөө хүмүүс генерээ тоглоод хүүсээ дураараа сольдог болоод сүүлдээ амтан руу дураараа шилждэг болоод малаад тэгээ явж байгаа тэр чинь юм уран зохиолын ном шүү дээ. Тэгээд шилжиж явж байгаад нөгөө сүүл рүүгөө нөгөө генийн дороотолд ороод хит мутацлагдсанаас болоод генүүд нь задраад тэгээ яг ингээд оригинал нэг ч хувираагүй тим гентэй хүнийг хайгаад
Тэгээ явж байгаад нөгөөх нь тэр саран дээр нэг хар хүүхэн үлдсэн байдаг. Тэгээ тэрний төлөө компаниуд хоорондоо алдчихж байгаа тох юм байхгүй. Одоо генэ өөрчлөлт тий генэ өөрчлөлт ориг хүүхэн үлдсэн тийм. Тэрнийг авчвал нөгөө генээр бусдаас илвчих гээд штэ. За. Тэгээ тэр чинь айгүй айхтар ном л доо. Тэр их сонин ном байхгүй юу? Эхлээд бүр ингээд хүн төрлөختөн үүссэн түүхээс хавуулаад ийм түүхийн ном шиг явж яснаа сүүл рүүгээ ингээд бидний үе рүү орж ирээ сүүл рүүгээ уран зохиол болоод фантазиулаа яваад гэдэг ном байхгүй юу? Тэгээд тэр чинь сүүлрээ энэ улс гэж байхаа болоод хэдхэн том компани хуваагдчихж байгаа. Дэлхийн ертөнцийн чинь. Одоо би Sony компани хүн гэл тэндэл төрдөг тэндэл амддаг ингээд дуусдаг. Тийм болоод хөвчдөг. Тэсээ солсон ч найж. Одоо энэ нөө пластик операц хийдэггүй хүн одоо юу юм байхгүй болно шүү. Тийм ээ. Тий одоо ингээд хүүхдүүд маань айгүй гоё ямартай болоод байгаа үст. Тэгээд энэ үнэн болоо удлаа болоо ингээд өөр ирэхгүй боддог болчихлоо шүү. Хуучин бид нар тий нэг 10 20 жилийн өмнө бол хэзээ тэгж үнэх төсөөлж байгаагүй шүү дээ тий. Тэгэхэд одоо бол ер нь хараад энэ пластик операц хийгдсэн байна да гэж ер нь ингээд дотор орж ирдэг болоод шүү дээ. Тэгэд ямар ч пластик операц хийгээгүй өдөг хайгээд одоо явах цаг удахгүй ирэх юм бэл. Магадгүй бах. Тийм ээ. Эхлээд эвгүүцэд эсэж эхлээд тэр госоогны мислээсээ хүмүүсийг ингээд гадуурхаад эвгүүцэдсэн чинь одоо бол бүр ингээд тий хин томаатай. Ингээд ирэх шийдэлтэй. Түрүү тэр Бадмах тэр ярьжсэн толгоогоо тастаад одоо тэг хүний биеийн дээр залгachингууд тий тэгэнгууд дахиад нөгөө асуулт чинь одоо нөгөө ghost гэх юм уу soul гэх юм уу тий сүнс сэтгэл ухамсар нь хинийх байх юм бэ гэж аахгүй. Тий энэ дээр одоо хинийх нь байх юм. Энэ дээр зин буддизмын маш гоё юм байдаг. Шал өөр хүний толгой өөр хүний бие хоёр ингээд нийлцсэн. Энэ хинийх нь одоо хин гэх вэ гэдэг аахгүй. Зин буддизмын нэг гоё домог байдаг энэ дээр. Бие үзлийн тухай. За. Одоо тэр маш гоё зин буддизм их гоё штэ. Зин буддизмын тэр домог дээр яадаг вэ гэхээр нэг хулгайч нөхөр борооноос хорогдоод гүйжчихэд нэг юм байшин дотор ороод нуугддаг байхгүй. За. Тэгээд нуугдаад байжсэн чинь нэг чөтгөр нэг өгцөн хүн идэх гээд чирээд ороод ирж байгаа юм л да. За. Тэгээд чирээд орж ирээд тавьчаад нөгөөтхөө тавьчаад яваад өгсөн араар нэг чөтгөр орж ирснээр нөгөө хүсн нөхрийг идэхгээ байжсэн чинь нөгөө чөтгөр буцаж ирээд тэгээ нөгөө хоёр чөтгөр нөгөө хүүрийг булаацалтаад хоорондоо зодолж байгаа. За. Тэгээ би авчирсан үгүй минийх юм. Тэгээд зодолж ирсэн нь юу байдаг вэ? Ерөөсөө хиннийх нь гэдгийг гэрч олъё. За. Энэ дотор ямар нэгэн амьд амтан байвал хоёлаа гаргаж ирээд тэргээр гэрчлүүлнэ гээд. За. Тэгээ нөгөө байшин нэгжээд манерыг гаргаад ирдэг байхгүй. Тэгээ манерыг гаргаж ирээд за энэ юу хэн авчирсан бэ гэсэн. Үгүй энэ чөтгөр эхлээд авчирсан юм аа гэдгсэн харж гинүү гэсэн нөгөө чөтгөр нь уурлангуудаа нөгөө залуугийн чихийн тас хотолчихж байгаа. За. Тэгсэн нөгөө чөтгөр нь нөгөө өгсөн үний чихийг аваад оронд нь наагаад өгчөж байгаа байхгүй. Тэгсэн нөгөө чих нь олцсон нөгөө чихийн тастаа наагаад тэгсэн гарын тасгаад наагаад ингээд сольж холоод ингээд бүр ингээд шинэ юу чөтгөр мөн гэж олж байгаа байхгүй нөгөө нөхрийг. Тэгээ чайчаа сүулдэ нөгөө хоёр чөтгөр ядрангуудаа за болиг нөгөө үлдсэн тараага хийцэн баахан эрэхнээ хувааж идчихэд яваад өгч байгаа байхгүй. Тэгээ мань залуу ганцаараа үлдчихэд явж байхдаа бодож байгаа. Энэ би юм уу биш юм уу? Энэ би мөн үү биш үү те? Тэр яг тэр л байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө тэр буддизмын тэр айгуу том би гэдэг юмны тухай нэг том онол байгаа шүү дээ. Яг үнэндээ би гэдэг чинь хий юм бэ? Гэхээр олддоггүй байхгүй. Тийм гэсэн. Одоо жишээлбэл би ийм гартай юм уу гэхээр би 3 жилийн өмнө яг ийм гартай байсан юм уу? Үгүй шүү дээ. Тэ? Би жоохон бахтай ийм байсан юм уу? Тэ? Тэгвэл миний үзэл бодол юм уу гэхээр зэрэг би 2 хоногийн өмнө шал өөр үзэл бодолтой байсан. Тий, яг үнэ. Тэ? Гэх мэтчлэн ингээд яг өөрийнхөө би гэдэг мөн чанарыг хайгаад байхаар олддоггүй байхгүй. Харин яа гэжсэн. Тий. Тэгэхээр тэр нөгөө нэг тэр тэгээд эрэхтэр юу руу ордог вэ гэхээр зэрэг одоо энэ яг би нөгөө хоосон чанарын онолгуул яриад байна. Энэ юу руу ордог вэ гэхээр эн чинь нөгөө нэг суурийг танин барих гэдэг юм руу орчиж байгаа. Тэгэхээр альва зүйл бол ерөөсөө нэг ухагтхуун юм байна. Тэгээд тэр ухагтхуун гэдэг нь өөрөө нэг мөн чанарыг л илэрхийлж байгаа гэдэг юм руу орчдөг байхгүй. Тэгээд ирэхээр энэ нөгөө сүнстэйгээ яагаад холбогдож байна гэхээр хүн гэдэг бол сүнсэл юм байна. Явж гэдэг юм руу орчдөг. Одоо бүр ингээд их энгийнээр тайлбарлах юм бол за сандал гэж юу юм бэ гэл тэгж штэ. Тэнгуут одоо сандал за сандал аваад иргүүл ямар ч хүн сандал авчир тавьчихна да. Тэгтэл яг аль нь сандал юм?
энэ модоор хийцэн болохоор сандал юм уу? Суудаг болохоор санал юм уу? Тий. Тэгэхээр зэрэг төмөр байж болно те. Ийм хэлбэртэй болохоор гэл ингээд материал бүх юм судлаад хахаар энэ сандал гэдэг чинь байхгүй болоод ганцхан тэр суудаг учраас сандал гэдэг ганцхан ухагтхан л үлдчихэж байгаа. Тэгээд ухагтхан зөвхөн тэр ухагтхан үлдчихээр хоосон чанарыг танин барьсан хүн гэдэг чинь оргуугаас бүх юмыг гаргаж ирээд бүх юмыг оргуу руу шингээж чадах чадвартай гэдэг чинь ерөөсөө тэрийг хэлж байгаа юм бэл. Тэрнээс ийм иж идээр сандал гаргаж байгаа юм шиг. Хоосон чанарыг танин барьсан хүн бол сандал хэрэгтэй байна гэхэд суудаг гэдэг ухагтууныг л мэдж байгаа учраас сандал хайхгүй чулууч байсан юу ч хамаагүй нэг бүхэн дорой тавиад суучих юм аа. Учраас сандал. Тэ? Тэгтэл туйлаасаа тэр үнд сандал гэдэг ийм л юм байдаг гэж туйлаасаа итгэдэг мунхарцсан хүн гэж байгаа тэр байгаа. Туйлаасаа итгээд тэр мунхарцсан хүн бол сандал гэж ийм л юм байх ёстой гэчихэл Тэр үнийг хайгаад. тэгээд тэр үнийг хайгаад байв. Би саналгүй байна гэж шалгав. Тийм. Гэтэл юуг тэр сандлыг мөн чанарын танин барьсан хүн зэвсэг болгосон ч болно. Түлээ болгосон ч болно. Тэ? Өөрөөр хэлбэл тэр хүн нэг юмд баригдахгүй болчихж байгаа. Хоосон чанарыг танин барьчихаараа хүн нэг ийм төвшөнд очиж. Олон уруулч Тийм, ер нь ийм төвшөнд очиж. Тэгээ яг нөгөө талаасаа ингээ харахтаар яарчгүй ингээд энэ тэнд явахаар монголчууд бол яарчгүй бүгдээрээ тэр хоосон чанарыг танин барьсан хүмүүс хэвгүй. Тийм учраас юмыг их амархан монголчилж чаддаг. Юмыг амигүй амархан ингээд янзлаад шийдээд ингэчиж чаддаг. Гэтэл тэр нөгөө ховрогчиж нөхдүүд чинь тийм сэтгэхгүй байдгүй юм байна. Тэгээ би бүр нэг инээдтэй мэрэ. Би сая Холливуд ганц нэг каскадор маскадор янз янзын нөхдүүд хичээл ороод болсон тулааны ухаан ганц нэг юм хүн зааж байгаа хгүй. Дунгууд нэг мундаг ийм мастер нэг хар залуу орж иж л да. Африк Америк залуу. Тэнгууд айгүй мундаг залуу. Гадангууд би ингээд за ингэж толгоор руу зөвхөл ингээд таадаг маадаг гэл ингээд чи 100 давтараа гээд гэртээ 1000 давтаад ирнэ. Тэгээд үнэхээр ингээд гартаа оруулчаа ороод ирнэ. Тэнгууд нь тав гэдэг ингууд толгоогоо хааж ин. Доош нь ингэхээр дахиад толгоо хааж. Гүчи тэнийг юм чи гидсэн чинь зогсоо чи яахаар ингэж байгаа юм гэсэн. Би энэ рүү зогсохоор яаж чадгийг заалгаагүй байх шүү дээ. Тэгэхээр нөгөө ингэж юм тийм баригдмал сэтгэхгүй гэдэг чинь тийм байдгийм байна. Бид нар чинь болохоор ингээ хаац юм чи ингээ хаачих болно гэж мэдээд байгаа шүү дээ. Америкт бас яг тийм юм байна үз. Нөхөр нь Америк байхгүй юу? Эхнэр нь Монгол. Тэгсэн чинь нэг юм ингээд очсон юм. Ингээд шүрүүвдчих ёстой байд. Эхнэр нь болсон хоноо тэгээд нөхөртэй хэлэн дэцтэй. Надаа шүрүүвдчих гэсэн чинь би багаж худалдаж аваад би багаж харна. Тэгээд бараг заавар маавар гэдэг. Тэгсэн чинь орой өдөр эхнэр нь гутгаар ингээд авч бүр болохгүй болохоор ингээд ахаар ингэсэн чинь гахалстай. Яасан тэгээ багч иргүй. ингээд толгойд нь орж ирэхгүй. Хотхны үзүүрээр ингээд тэр юунд нь оруулаад ингээд эргүүлчих. Яг тийм байхгүй. тэгээд багч яаж ийцээ гэдэг. биднэрт ингээд сонирн байгаад байгаа байхгүй энэ. Тэгтэл нөгөө бид нар нөгөө үндэснээрээ аваачаад тэр нөгөө хоосон чанарыг танин барьсан хүмүүс байгаад байгаа байхгүй. Ер нь үндэснээрээ өөрсдөө бүгдийг ингээд ойлгоцсон. Юмны мөн чанарыг ойлгоцсон. Малгай гэж заавал юм байх хэрэгтэй биш. Толгойл халахалж ивэл болоо халууцаад байвал бушууг нийгэм толгой дээр тавьчихна. Тэд нар бол тэгж чадахгүй байх таахгүй. Тэгэхээр энэ үндэсний юм өөр онцлог гэдэг нэг бас нэг юм яалчгүй байна. Тэр хүмүүс ч бас өөр онцлогуд нь байна. Энэ бол ямар нэгэн байдлаар давуу гэсэн бол. Зүгээр л өөр. Зүгээр л өөр байхгүй. Тэгээд сүнс сэтгэл хумсар гэнгийн амар олон субъектив хурууд нь шүү дээ тий. Тэд нар ч одоо тэгээд нэг юм уу тустай юу. Та одоо яг юу гэж та өөрийнхөө тэгж томьёолсон. Яг уу би зүгээр ингэж л утсан. Миний физик биш биеийг л сүнс гэж байгаа юм байна. За ерөнхийд нь одоо миний ингээд би игээд төгчгээд энэ толгой гар гэл бас ингээд ангилж болно доо. Тэгтэл ингээд тэр бүх юмыг нийлүүлээ сүнс гэдэг нэг юм нэрлэлчин. За тэгтэл тэндээс одоо дурсамжууд нь байдаг юм уу те? Одоо анхаарал төвлөрснүүд нь байдаг юм уу? Тэрийг янз янзаар хэлээд. За тэгэнгуутаа тэрнээсээ ингээд нэг хэсэг мэдээлэл энд явж байхгүйта тэрийг ингээд хүн амьтанд ингээд нөлөөлөх хэмжээнд очичвол хий үзэгдэлч гэдэг юм уу? Ингээд өөр нэрлээд байгаа байж магадгүй. Зүгээр энэ бол миний таамаг. Гэхдээ нэг одоо ингээд олон янзын шашнуудыг ингээд үзэхдээ шашнууд ч айгүй сонирн байна. Жишээлбэл буддизм бол яаж сүнсээ тонилох вэ гэсэн туйлын зорилготой яг үннийг хэлэхэд. Юу гэлээд байна гэвэл сансрын хүрдгээд нэг их болсон 6 зүйлийн амтан гэдэг нэг юм тойроод байж идэг нэг юм амтд байна гэдэг байгаа байхгүй тэнд. Тэ там бэр дадгуус
хүн тэгээд хүнээс дээшээ дахиад хоёр төрлөө шүү дээ. Асуур тэнгэр гэдэг. Тэгээд энд ингээл тойрол төрөөд байгаа энэ сүнс энэ дотор гаццсан. Сансрын хүрдэн дотор гаццсан. Хэдэн мянган галуу ингээл байж байна. Тэр төгс гэгээрээ бурхан болно гэдэг бол эннээс ангижраад энэний хажуу талд гарчихна гэж л үздэг. Тийм. Тэгэхээр зэрэг нэг үгээр хэлбэл энэ үрдэн дотроос сүнсээ тонилгоод байхгүй бол ингээл мөнхийн амар амгаланг болцсон нэг бол ингээл гол зориг инээл гэж буддизм бол үздэг байгаа юм. Гэтэл яг христийн шин байдаг юм яг эсэргээр сүнсэл тонилгохгүй санаатай. Сүнсэл байлгаад ах санаатай. Ягаад чи итгэхгүй мэтгэхгүй байвал чиний сүнсийг устгах чинь итгээд байх юм бол мөнхийн эзэнт гүрэндээ нөгөө их эзэн чинь аваачаад чамааг ингээд гоё амьдруулад сүнсийг чинь байлгаад ингээд гоё явуулнаа. Тэгэхээр чи эвгүүдх юм бол сүнсийг чинь устгах чинаа. Гэх гээд байгаа байхгүй юу? Ер нь бол гэх мэтчлэн ингээд ийм жоохон ийм сүнстэй харьцах хандлагууд нь ингээд жоохон ялгаатай байгаад. Тийм. Тэнгуут одоо буддизм мандгүй буддизм одоо түрүүний яриад энэ тэр яагаад тийм бурхан гээд бурхан биш гээд бурхан байхгүй гэсэн мөртлөө баахан бурхан гээд байгаа юм. Гэхдээ зэрэг жишээлбэл тэр буддизмын нөгөө нэг 5 урсгал байгаа шүү дээ, тий. Гэлэгва ямаа нэмава гармава мармава гэдэг. Тэгэнгუთ чин тэр урсгалууд дотор чин бурхан гэж юу гэж үзэх вэ гэдгээсээ бас ялгараад байгаа байхгүй. Жишээлбэл зарим урсгал нь бид нар хүмүүс байжгаад бид нар хүмүүсээс дээд төрөлтнүүдийг бурхан гэж үзчихэж байгаа байхгүй. Одоо тэр лам бурхан байд юм уу, дамжин чойжоо байд юм уу, инээ тэр эднэр чин болохоор нөгөө нэг тэнгэрүүд одоо бидний асуур тэгээд тэнгэр гээд энэ биднээс дахиад дээшээ хоёр төрлөختөн дээр байж байгаа тэднийг бурхан гэж үзчихэж байгаа байхгүй. Тэгээ энийгээ зүгтээд. Тэнгуут нөгөө зарим урсгал нь наадуулчин бурхан биш, наадуулчин зүгээр энэ тэнгэрүүд сансрын хүрдэн дотор биднэртэй л адилхан зовлон идэлээ явж байгаа амьтад. Гэхдээ бурхан байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгээд энэ ийм хүү нарийн юмараа ингэж жоохон ялгатай явчихдаг юм байна. Би бол тэгэж ойлгосон. Тэгээд бөөнөр гэхтэр одоо тэр асуурын ертөнцид байгаа тэр нөхдүүдтэй харьцаад байна гэдэг байгаа байхгүй. Буддизм тэгж тайлбарлаад байгаа байхгүй. Яагаад гэхтэр одоо буддизм доошд усан нүдэнд үл үзэгдэх 500 зүйлийн амьтан гэдэг. Усан нүд гэж бидний нүдийг хэлээд байна шүү дээ. Тэгээ бид нар харж чадахгүй 500 зүйлийн амьтан ингээ бид нартай зэрэгцээд ингээ тэр дэв мэв ад донж төрш болон ингээ явж идэг байна шүү дээ. Тэнгууд гоё фантазтай шүү дээ үндэ тий. Тэнгууд тийгээ явж идэг байна шүү. Тэнгууд тэр дотор чинь ингээ бидний дээдлийн төрөл биднээс арай лаг болцсон. Юм уурагт бие орхицсон. Одоо сүнс нь ингээд амьдраад явж идэг гэх юм уу те. Ийм төвшөнд очсон мөртлөө бүр яг гэгээрээ тэнгэр шиг хэмжээнд очичоогүй. Нэг юм завсрын нөхдүүд биш асуур тэнгэрүүд гэдэг асуурууд гэдэг. Тэгээд бид нар чинь бас дотроо дахиад ангил чинь тэнгэрээч 3 ангил чинь. За тэнгууд тэр асуурууд болохоор нөгөө нэг хэрэлдэх тэмцгийн зовлонтой гэж байгаа шүү. Тэ? Өөрөөр хэлбэл тэнд нөгөө цэвэр ийм сүнсүүд явдаг болохоор үзэл бодлын зөрүү амар ихтэй гэдэг хоорондоо. Одоо өөр яах юм бэ? Хоолой булаацал тэмцэлтэхгүй юм чинь тэгэл үзэл бодлоос бол тэмцэлтэнэ шээ. Тэгээд тэр тэмцэлтэд байгаа нөхдүүд үзэл бодлын зөрүүтэй тэмцэлтэд байгаа тэр асуурын ертөнцид байгаа нөхдүүд бидний амьдралд бол шууд нөлөөлөх чадвартай гэдэг байгаа байхгүй юу? Одоо биднэрт орж ирээд янз янзын тэр юм чи хийж болно. Тэгэнгუთ тэр ертөнцид байгаа нөхдүүдтэй энэ бөөр удагнууд чинь нөгөө сахиусаараа харьцчихдаг юм гэж л үзээд байгаа. Тэгэнгуთ тэнгэрүүд гэхээр зэрэг тэрнээс дээшээ гараа явцсан одоо ер нь бол ингээд сэтгэл санаа тогтоод сайхан сэтгэл мэтгэлтэй болоод ертөнцийн мөн чанарыг ойлгоод ингээд ингэсэн гарууд бол нэх бидний өдөртний зовлонтой хутгалтахгүй гэж байгаа юм ер нь бол. За яг хөө эднэр ингээд тий бидний шоргоолжны үүрэн дээрээс харж итлал тэнд нэг зовоод байгаа шоргоолжийг аврах гал бид нар нэг ингээд ахгүй шүү дээ. Бидний доод төрлийн амьтд руугаа тий. Тэгэл яалчгүй одоо нэгийг нийлээл олоола барьж ивэл одоо зарим нь ингэх юм уу яа мэдэхгүй шүү дээ. Тэгтээ мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг яг тэгж төсөөлөх юм бол ингээд нэг юм шоргоолжиг юмнууд явж атал тэнд байж байгаа тэр том тэнгэр ингээл нэг бидний амьдрал туслаа, оролцоо, хэр үлд нь оролцоо тий. Хэнийг хашиг сайхан амьдруулчихсан энийг ингээд яцчихсан гэл ингээд байхгүй ер нь зүгээр логкор бодоход тэнгууд яг тэр завсар байгаа амьтад болохоор асуурууд бол амар их нөлөөлдөг гэдэг байгаа байхгүй. Одоо магадгүй тэр харьцуулах юм бол бид нар тижээж байгаа нохоотойгоо ч юм уу тий. Тижээж байгаа мууртайгаа ч юм уу харьцаж байгаа шиг тий. Тэгээд тэднэртэйгээ бид нар чинь нилээн харьцсан шүү дээ тий.
Бүр доошоо шоргоолж руу харьцахгүй байна. Зүгээр яг хар ухаанаар зүгээр инээдтэй байдлаар төсөөлөх юм бол тэр 6 зүйлийн амтэн гэж тэгж харагдаад байгаа. Тэгээд тэрийг нөгөө зарим нь асураач бурхан гээл тэнгэрээч бурхан гээл зарим нь бол тэнгэрээч бурхан гээл тэгэл тэр тэнгэр дотор ч бас төгс ялж нөхцсөн тэнгэр төгс туулаагүй тэнгэр энэ төр гэдээ хувааччих. Тэгээ зарим нь болохоор төгс туулсны бурхан гин төгс туулаагүйг нь бурхан гэхгүй аа гэл зарим нь үгүй тэнгэр л бол тэнгэр бурхан гэл ингээл явцдаг. Тэгээ энэ яг нөгөө нэг хиндүү шашны анхны нөлөөнөөс тэгэл тэр бурхан хуваасан юм шиг байгаа юм. Надад нэг чойжлагмын сүмд орохоор нэг хүүтэн там мам гэх нэг амар зураг. Би тэрүүдээ өстө дотор харцаад дээ шүү дээ. Тэ хүүтэн тамын яасан шиг гой зурсан. Тэгэхээр сүнсэн тэр нөхдүүд зовоод энэ би энэ ч зовоод байна уу? Тэр үстэй сонинтэй. Тэр ясмас нэг махан ингээд гоонд яатсан. Тэгэхээр айгүй логик. Би багад байгаа юм шүү дээ. Тэр яг биеэр очиж зовх гэдэг байгаа байхгүй. Төсөөлүүлж байгаа юм л та. Өстө тийм баг тий. Тэгээд яг тэр чинь нөгөө тамийн тухай ярианы чинь их гоё л доо тий. Одоо тэр нөгөө түрүүний тэр бүр тэр одоо хамгийн амар хүнд там мам тэр доржнал байлаа нөгөө очир там байгаа шүү дээ. Тэр мөрөнд тэр там мам руу ч орчих юм бол ингээд тэнд орчоод гараад ирэхээр за дэлхий дээр бол аль эрт нөгөө сайн цагийн мянган бурхан ч бүгд ирчээд яваад өгсөн байна гэж байна шүү дээ. Яваад дууссан байна. Зөө. Тэг тийм их хэмжээний удаан одоо тэнд тамлуулсан юм шүү дээ. Гэхдээ бас нэг юу байна тий. Гажирхэд юм шүү дээ бас. Йоо. Тэгээд яг одоо тэр айгүй гоё шүү дээ. Тэр их болсон 6 зүйлийн амтэн гэдэг тэр сансрын үрдэнд байгаа амтд чинь бүгдээрээ зовлонтой. За жишээлбэл тамийн амтэн гэхэд чинь нөгөө нэг хаг хөлдөж халуунд шазал хүүтэнд хаг хөлдөхийн зовлонтой тий. За тэнгуут дараагийнх нь нөгөө нэг юуны амтад бирдүүд тий. Бид чинь нөгөө нэг өлсөж цангахын зовлонтой. Хичнээн жидээд цаддаггүй тий. Идээд байнг өлсөж идэг тий. Тэгээ энийг ингээд шинжлэх ухааны юугаар ингээд харьцуулсан юмнууд байдаг. Тэнгуут энэ юуг болох төр зэрэг бирдийн амттыг болохоор зэрэг ерөнхийдөө энэ нөгөө нэг эст амттыг хилчжээ. Тэгээд амиаб ингээд байнга л идээд шүү дээ ингээд хойшоо байгаад. Тэгээд ингээд тодорхойлт нь ингээд шилбүр мэлбүр юм урт нарийнхан хялгсан үзүүтэй мүзүүтэй гэх нэг өдөргээл тэр шахаа махаа нөгөө нэг эст амттад малтай төстөө байгаад байдаг байхгүй. Тэнгуут ингээд тамийн амтан халуунд хаг үлдээд хүүтэнд ингээд халуунд буцлаад хүүтэнд ингээд хаг үлдэж идэг юм тавилантай гингут тэр нь бактерийг хилцсэн байдаг тий. Тэрнтэй нэлээд төхөж очдог. Одоо ингээд антрактид материад амар хүүтэн газараас амьд бактери бол хансрын юмнаас бүр амар халуун газараас олцсон гэдээ ярьдаг тий. Ерөнхийдөө ингээд төсөөлүүлэх юм бол заа. Тэнгуутаа адгуусан гэхээр олон эст амтнаас хуулаад явсаар байгаа сармөгч хүртэл явчих жоохоо. Адгуус амт гэдэг. Тэгээ эднэрийг болохоор хилгүү муухгийн зовлонтой гэж. За тэнгуутаа хүн төрлөختөө одоо бид нэр тий. Хүн төрлөختөн чинь болохоор нөгөө нэг баахан зовлон байгаа шүү дээ тий. Нөгөө үхэх төрөх зовхон үнэн яадаг үлээ нэг баахан зовлон биш тий. За тэгчингууд асуур тэнгэрхээ асуурын зовлон болохоор нөгөө хэрэлдэх тэмцгийн зовлонтой. Тэгээд тэнгэр болоод ирчингууд нөгөө бүгдийн дээдл гараад ирчихэр эн чинь зовлонгүй юм уу гэхээр дахиад зовлонтой байгаа байхгүй. Нөгөөх чинь үхэх төрхийн зовлонтой. Тэгээд төрөл буухын зовлон гэж. Яг гэвэл тэр тэнгэр гэдэг амтнд хэдэн сая жилийн настайч байж магадгүй. Гисэн ч гэсэн үхнэ. Тэгээд үхэхээрээ төрөл ундаг. Өөрөөр хэлбэл тэнгэртэй ирж төрдгөө байна шүү. Ялчгүй тэр доошоо л унаа. Тэр тамдаа байна уу, адгуусандаа байна уу төрдөг. Хүндээ байна уу төрдөг. Тэгэхээр нөгөө ийм цикл зовлон дотор орцсон байгаа даа. Тэгэхээр эннээс гэгэрэл пад гал хажууд нь гарахыг л гол зорилго болоод байна шүү дээ. Тэр нөгөө буддаа ч юм бол ингээл хажуу талд нь гарцал гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ яг тэр чи хачин л юм байлаа. Тэр сайн заяаны 3 амтан гээд хүнээс дээш 3 амтан хэлж байгаа л да. Асуур тэнгэр хүнээ. Тэнгууд энэ 3 амтан дотроос 2 нь гэгэрэлдэх боломжтой. Асуур болж чадахгүй. Хэдийгээр бидний дээдлийн төрөл боловч тэнд гэгэрэх юу байхгүй. Боломж байхгүй. Хүн тэнгэр 2 л гэгэрж болдог.
гэдэг нэг иймэрхүү тийм юмнуудыг ингээд уншаад байх юм бол амар их юм би. Нэг юм их ч гэсэн өчнөө олон янзаар тайлбарсан хувилбарууд бий. Тэгээ яг тэндээс чи ингээд кино найруулагч хүнд нэг сайхан амар юм байна. Шинжлэх ухааны хүнээс нэг давуутай юм. Заавал үнэн байх албагүй. Аха. Тэгээ би одоо ингээд тархин дотроо нэг юм фолдер нээчээд тэр лүг ингээд бүгдийг чигчдэг. Тэ? Заавал үнэн худлын ямар хамаатай. Энэний тухай нэг тийм мэдээлэл байна. Тэрний тухай нэг ийм мэдээлэл байна. Энэ дээр тэр мэдээлэл, энэний тэр мэдээлэлтэй давхцаж байна, тэ? Бас сони ингээд, тэ? Ийм байдлаар нөгөө шүүлтүргөө хандчих тэр. Айгу амар. Ер нь бол. Тий, одоо ингээд би гурав зохиолч юм биш тийм ээ. Эдийн гурав юу ч мэдэхгүй болчихсон. Худлаад онгоцч. Юу ч мэдэхгүй байж гас ярьж. Одоо зүгээр зугаатай хэрэгцүүлэл. Баггүй энэ одоо юу зүгээр мөнхийн сэдв. Тий. Зүгээр зугаатай хэрэгцүүлэл. Тий. Бид нар мэдэхгүй юм чинь яах юм. Мэддэг хүн байхгүй шүү дээ. Тэр өгчөөд буцаад ирсэн нэг ч байхгүй. Гэтэ яг ч иймэрхүү юмар хэрэгцүүлж байгаа шүү дээ. Тий. Энэ нэг одоо нэг Билявийн нэг Дөвлийн доктор Дөвлийн толгой тий. Эрдэмтэн Дөвлийн толгой. Тэр чинь бас толгойг нь яачаад тэгээд амьлуулчаад юмар нь яриулаад бичээд ашиглаад байдаг үстэй. Шин амилцсан толгой үстэй. Тэгэхэд бодохоор аюу бүр ингэж ийсэн. Тэр нэг хэн Эдгар По штэ. Эдгар Погийн замин одоо нэг шар руу нисэн гэдэг нэг юунууд байдаг юм а. Яг тухайн үеийн хүмүүс уншиж байхдаа энэ яг үний юм бичсэн. Яг бодтой юм байна гэж бүр хүлээж авсан гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр зохиолч актер байгаа үст. Тэр нэлээ юм уншсан эсвэл юм ингээд эргэлзүүлж бодож ээж тийм фантастик бичсэн шүү дээ. Харин айгүй сонио тэгээд яаж ч утса тийм үстэй. Одоо тэр Билявийн хэд хэдийг би Биляваа унших аюу дуртай байсан шүү дээ. Тэр газар уснаа явах шум мөн дээр газар уснаа явах шум мөн дээр бол бараг жид нэрэл тэгэндэ гэж бодогдвол энэ чинь нөгөө нэг жабра хийчдэг шүү дээ. Нөгөө загалмаа юу. Тий загалмаа заснаа. Тий. Тэгээ бараг жид нэр хийчдэг юм чи юм уу гэж бодтол гостой шүү дээ. Шүлэрний хичнээн армаа нэ. Тий. Бараг жид үний юм шиг нэрэлгээл. Тий, тэр зөвлөлт бол одоо сая сүүл тэр нөгөө нэг тэгээ би л олоод байгаа үстэй. 3 биеийн бодлого гэдэг нэг амар мундаг. За тий. Тэрийг уншаад би бол бүр ингээд үнэхээр шоконд орсон. Тэр ямар зохиол юм? Хятадын нэг тийм алдартай зөвлөлт зохиол ахгүй нэг инженер залуу бичсэн. Тэгээд уншиг үзээгүү. Тэгээд Netflix кино их хэрэг нь бараг 800 сая доллараар авахгүй яав. Нэг тийм амар юм дуулдаад байсан санагч. Нилээ шуугаад байсан кино. Тий, 3 биеийн бодлого. Тэгээ кинон жоохон онцгой болсон. Тэгвэл яг тэр бол ингээд бүр зөвгөнлийг бол бүр тулгаж байгаа. Би бол бас зөвгөнл зохиол дуртай. Гэтэл бол тэр үе шиг зөвгөнл зохиол үздэг ёстой үзэг. Ерөнхийдөө 66 оноос нөгөө соёлын хувьслаас эхэлж байгаа. Тэгээд явсаар байгаад юу энэ дэлхийн мэлхий тэгээ 10 хэдэн сая жилийн дараа болоод тэдэн тэрбум жилийн дараа болоод ингэж явсаар бод бүр ингээд ертөнц бүхлээрээ сүнөөд архиж их биг байн гарах хүртэл зүгэнж байгаа. Зөө. Үйл явдлаар амар хийсэн байдаг. Энэ хараа нөө нэг Sony-гийн биш. Casio-гийн реклам би бүр 80 оны реклам шүү. Яаж байгаа тэр рекламыг үзэл би бүрстэ супер реклам байна гэж бодсон. Ямар реклам байсан гэж Sony-гийн цаг реклам багхгүй юу? Биш Casio-гийн гэсэн чинь нэг атомын бомбыг дэлгэрэл цөмийн дайм болол дэлхийс сүрэл там гүн болчих. Тэгсэн чинь дахиад нөгөө нэг амьтад үүсэл дахиад нөгөө нэг дэлхийд эволюц руу орж байгаа байхгүй. Тэгсэн чинь хоёр нөгөө нэг чулуун дэсгийн хоёр гээд явж ирсэн нэг юм галздаг байхгүй. Тэгээд ингээд үзээ ингээ алсаж чинь Casio. Тэр ажиллаж байгаа байхгүй. Йоо тэр ямар урам сэтгэмж вэ? Гайхалтай сэтгэм үү те? Юу тэр одоо ингээд бүр ингээд яаж тэгэж гой сэтгэм бэ гэж одоо хүртэл би тэгж боддоо шүү дээ. Тэр нэг юм энэ бүр ингээд мэдхгүй юм шиг боловч энэ сонин фантазууд хаанаас ингээд те их аваад хаанаас ингэж төсөөлж фантазлаад байгаа юм. Одоо хамгийн миний гайхаад олдгүй юм одоо жал хөдөөний хөгшчүүд манай юм мэдээж ирдэг шүү дээ. Усны амтны их загас гэдэг нэг юм сургаал юм шүү. За. Тэгээ амтны их загас.
Тэгээ явж байгаа биолог дээр чи ерөөсөө амьдрал авах усан дотор үсээд тэгээ ингээд загснууд байж байгаад ингээд гардаг шүү дээ усноосоо. Тэгсэн чи амтны их загсан гэд тэр ер нь эртний л нэг юм үлгэртэл байсан юм шүү. Тэгээд ямар ч боловсруулгүй имгэн тэгээ цай уугаад ингээд хаяа хамталсан. Манай мам хараа амар зэрлэг байсан шүү дээ. Улаан коммунист байхгүй юу? Тэгээ мам одоо өхүүл яах вэ гэл. Ер нь жоохон бахад өхөхс их айдаг байсан. Ер нь хүүхдүүд их аяг өхөхс их айдаг байсан. Тэгээд ингээд өхүүл яанаа мамаа гэдэг. Өхүүл яад гэдэг л юу шиг мэдэхгүй шүү дээ. Тэгэд яах вэ гэхээр тэгэл алга болчихгүй өөр яад гээ. Жорондоо болуулаад алга болчих шүү дээ. Амар зэрлэг хариулдаг байсан. Тэгээд магадгүй манай хүн коммунист байсан болоод надад тэгж ярьдаг байсан юм уу яасан мэдэхгүй заа юу. Тэр үеийн коммунистууд чинь амар байлаа шүү дээ. Тэгэл би бод. Тэгээд дараа нь би тэр бодолтой эвдэрх аягүй хэцүү шүү дээ. Үхээд алга болчихно тэгэхээр би алга болмооргүй шүү дээ угнаа. Тэгэл янз бүрийн боддог байхгүй юу. Тэгээд бодчихстай би юу ямар бодол төрсөн гэж өөрийгөө тайвшруулах бодол төрсөн. Хаш Чингисийн үед баггүй л байсан. Тийм ээ. Тэр юуны үед дэлхийн 2 дугаар дайны үед баггүй л байсан. Болж л байсан биз дээ. Тийм ээ. Тэгэл нэг өдөр би бас л алга болчихсон. Тэгэл юу ч мэдэхгүй алга болчихсон гэж би тайвшруулж ийсэн. А 2 дугаар тэр нөгөө Солженицны тэр нөгөө нэг хэддүгээр там блэ тэр ном дээр ухах гээд хитж байгаа залууг тайвшруулдаг шүү дээ. Солженицны чинь өөрөө тий. Ухлээс битээ хүмүн тий. Чамаг аминд цагт ухад ирэхгүй. Ухал ирсэн цагт чи алга болчих. Чи хүүхдээ хэзээ ч нөр уучлахгүй гээд. Тэр Аристотелос ихтэй юм л шүү дээ. Яг тэр сэдвэр философи хэлсэн чинь Аристотел ах тэгж философч байхгүй. Тэгээ би яг нөө Солженицныг уншиж байгаа. Солженицын тэндээс авсан байхгүй. Тийм. Ер нь бол одоо ингээ бидний энэ мэдлэг ялангуяа утга зохиол гэх юм бол тий. Утга зохиол чинь ерөөсөө нэг зүгээр яг ингээд би ч бас утга зохиолын онол нийлэн судалдаг юм шүү дээ. Тэнгуут утга зохиол чинь нэг 52 сүжэт байдаг. 52 үйл явдал. Ингээд автагдаа л. Одоо бол хүн төрөлхтөн нэг тийм шинэ юм бодж олоогүй гэж боддог байхгүй. Тэнгуутаа тэрийг ингээд ноот шиг хэрэгэлдэг. Тийм баг тий. Тэнгуут жишээлбэл саяны тэр толгой амилдагч нуус төвчөн дээр хөтлөж авсан. Нөгөө тойрол хааны толгойг аваад Ван хаан чинь ихний хаан ингээд тахлын жирэн дээр тавьсан чинь нөгөөх нь амилдаг. Тэгээд нөгөөдөг чинь айгаа цандраад авал дэвсэлж болж чүүд болж айдгүй юу. Тэг жишээтэй зүгээр ингээд тэр бүх элементүүд ингээд давтагдаа л. Тэгэл энэ тэрний энтэй адилхан юм байна. Энэ тэрний антай адилхан юм байна. Тэрний ийм хөлбөр явж ийн гээл ингээд идэх байхгүй. Тийм юм байна. Зүгээр сонирхуулахад. Зүгээр сүнсний тухай гэдээ ярихаар би одоо гол нэг өөрийнхөө яриагээд исэн юм чинь. Тэр олон шашнууд чи ингээд янз бүрээр ингээд сүнс ингэдэг юм аа, дахиад дараа нь төрчдөг юм аа, эсвэл ингээд тэнд очиод нэг том ертөнцийн эзний үнд цэцэрлэгт очиод амьдрчд юм аа гэл ингээд дээ штэ. Тэгээд яг ингээд амар олон юм хэрэгцүүлээд уншаад судлаад ингээд бодоод ирэн гот сүулдэ би ямар дүгнэлтэнд хүрсэн юм бэ гэхээр энэ сүнс гэдэг юм бүтцтэй юм байна. За нэг юм бөөн юм биш юм байна. За тэ одоо мөгийн сүнс гэдэг нэг юм бүр нэг юм биш юм байна. За нэг цол биш юм байна. Магадгүй тэнд одоо физик биетээр бол атом молекул шиг тэр сүнс тийм юмнаас бүтэж байна. Одоо сүнсний юм жижигхэн юм бүрдүүлдэг юм байна. За гэж ойлгож эхэлж байгаа. Яагаад би тийм дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр одоо жинхэнэ фантазилж эхэлж штэ. Тэ тэнгууд яагаад би тийм дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр одоо ингэж юм л да. За ингээд хүн насараад сүнс нь биеэсээ салаад тэгээд 49 хоногийн дотор дараа төрөл рүүгээ орох хэрэгтэй гэж штэ. Тэ. За эхлэх бүр зарим нь бүр 2 жил хүртэл явна энэ төр гэж байна. За тэнгууд гэтэл зүгээр логикоор бодохоор хүмүүс анх нэг 2-3 мянга байсан гэж бодоход нөгөө Африкийн юугаар хэрвээ идэх юм бол одоо ингээ 8 тэрбум болцсон явж байна. Тэр бусад сүнснүүд хаанаас гараад ирвэ? Нэг асуудал гарна да. Тэ. Ингээд хүн нэмэгдээл байгаа өстэй. Тэнгуү сүнс нэмэгдээл байх өстэй өстэй. Тэ. Тэнгуү эсвэл ингээд энд үхсэн нохооны сүнс хурж ирээд байгаа юм уу? Ингээд ийм төрлөө олоод гэж байна шүү дээ. Дээшлээд байгаа юм уу? Тэ ингээд янз ийм асуудал гараад байна. За нэгдүгээр асуудал. За гэтэл нэг ийм үг өгдөг шүү дээ. Миний уруулан дээр Мерлин Монрогийн өгзгөн дээр байсан
молекул явж байгаа гэх үг байдаг үстэй. Хүн чинь үхэд атом молекулаараа задраад. Тэгээд миний биеийг бүрдүүлж байгаа хитэн тербум атом молекулд ингээд өнгөрсөн бадарсан хэний ч ямар ч атом молекул миний хаа нэгтэй явж л байгаа. Тэ? За тий. А яг энэ үн шиг бүтцтэй байвал яах вэ? Сүнс. За. Тодорхой хугацаанд задраад тэгээд тэр сүнсний молекул гэж нэрлэдэг юм уу тэр юм. Эргээд чинээр бий болж байгаа тэр сүнс шүглэн гэж юу? очдөг тий. Байвал яах вэ? За тэгвэл яагаад ийм бодол руу ороод ирж байна те. За одоо нөгөө манай аавын сүнс, манай ээжийн сүнс гэдэг рүүгээ орё л та те. Тэнгуут жишээлбэл тэр хүүхэд за миний аавын сүнс байлаа гэж бодъё л доо. Тэр ингээд нас орсныхын дараа задраад ерөнхийдөө тэр миний хүүхдэд очихдоо нэг миний аавын сүнс нь 30-40% нь очсон юм байна гэж бодлоо л та. За 70% задраад өөр мөр юм руу ингээд нийлээд царнаад явцсан байл. Бодъё л доо. Тэнгуут тэр нөхрий чинь бусад бас энэ тэндээс ирсэн сүнснүүд нийлээд тэр өөрийн гэсэн нэг сүнс бүрлдэн штэ тэр нөхөрт чинь. Тэр 70% нь өөр газараас ирсэн сүнс байна гэсэн үг. Тэгэхдээ 30% миний аавын сүнс. А тэр нөхөр ингээд сүнслүүд нь бүтэн холбогдоод бүтэн яг бие даасан сүнс болчоогүй ингээд өсөө торноод явж итэл 3-4 нас үрээд өөрийнхөө амаар нөгөө толгой дотор байгаа юм а ярих хэмжээнд болоод ирэхтэр заримдаа тэр 30% байгаа миний аавын тэр сүнсэнд байгаа мэдээлэл манерын амаар гарч байгаа байхгүй. Миний нөгөө хөөрөг биш наадах чинь. Миний тим юм байна хаа байна. Чи нөгөө тэр юу ажилд орсноо чи. Тэгээд миний аавын сүнс эмээ гэх тэнгуут яасан дахиад хэлдэг хэр мартцсан. Яг тэгвэл босод юутайгаа холдсон. Тэгээд тэр хүний сүнс бий болчихж байгаа. Нэг. За нэгдүгээрт нь. А хоёрдугаарт нь. За хужаагийн сүнс алтандаа орогдчихдээ ингэнлээ. Тэр нэг баахан гамын хядаа хийцэн чинь тэнд сүнстэй болцсон юм, чөтгөртэй болцсон ингэнлээ. Энэ нөгөө ээж нь охиндоо хорогдсон ингэнлээ ингээд юм шүү дээ. Тэнгуут миний ойлгож байгаагаар ингэж хүн ингээд нас барах үедээ амар их нэг юмд санаа зовоод төвлөрчхөр одоо сүнс гэдэг юм уу тэр мэдээлэл гэдэг юм тэр мэд хэсэг юм цул болоод задрах нь удаан болчихгүй. Тэ? Тэнгуут тэр нь ингээд хит ингээд задрах нь удаан байнгут тэр нөгөө нэг юмд санаа зовсон юм да тэндээ нөлөөлөд байж магадгүй. Одоо тэр алтнуучаад тэндээ ингээд энийг авч чадсангүй би хэрглэж чадсангүй хүлээдээ гэж бодчихвол тэр хэсэг мэдээлэлтэй сүнснийх нь тэр хэсэг үлдчихэл тэгэл нөгөөх нь тэр мэдээлэлээ гаргаж ирэх янз янз юм болоод иж магадгүй нэгдүгээр. За энэ нэг асуудал байна тий. За гэтэл бөөгийн сахиус тий хэдэн 9 үе болоод задардаг гэдэг одоо байдаг шүү дээ тий. Одоо 9 үеийн бөө би энтер гэлдэгдэг үстэй. Тэнгуут 11-т 13-т үеийн бөө гэж юм ярьдаг байхгүй. Тэнгуут 7 юм уу 9 үе болоод задардаг гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр зэрэг тэр үе удмын хүн одоо бөө болохгүй гэсэн үг үү? Тий, ер нь бол тэгж л ярьдгийг. Тэгээд ярих тэр одоо тэр 9 үйл тэр мэдээлэл буюу тэр сүнсийг ингээд багцалж энэ өөр орон зайд ч юм уу оршиж чадаад байгаа хгүй тэр сүнс багцаараа 9 үе. Тэгээд тэрнээс цаашаа бол дийлхэ болол тэр мэдээлэл задарч чинь тий гэж гих жишээтэй ингээд ойлгох юм бол яалчгүй энэ сүнс гэдэг юм бол бүтцтэй юм байна. Задарчт юм байна. А тэнгуут энэ нөгөө нэг далалам ман байд юм уу да амар дахин махан иргэд төрөөд хідэн юм болж байгаа амар мундаг гигантнүүд бол яагаад энэ вэ гэвэл зүгээр миний ойлгож байгаагаар бол нөгөө бясалгал янз бүрийн юмныхаа хүчээр яг энэ сүнс гэдэг юмыг л төвлөрүүлээл яг задлахгүйгээр ингээд багцаар нь байлгаад дараагийнхаа бие рүү бараг л одоо 80-90% та шилжүүлж чаддаг гэдэг юм уу те. Ийм л юм байна гэсэн ерөнхийдөө миний одоо таамаглалт гэдэг юм уу галзуур солиорлж гэдэг юм уу те. Тийм иймэрхүү дүгнэлтэнд ер нь бол хүрчээд байгаа. Тийм. Тэгэхээр ер нь бол би энийг ганц нэг шашны нөхдүүдэд явж үзээд загнуулсан л да. Гэтэ солиороод чигээд. Яг тэр чи аргагүй л да нөгөө хитэн суужилэр ингэсэн. Нойн урдаас нь хуцаад гарч уурна өстэй. Гэтэ энэ чи нөгөө баталж нотлох боломжгүй байгаа даа штэ одоохондоо. Ер нь тийм ээ. Тийм тэгээд амар олон баталж нотлох боломжгүй юмнууд эхлээд таамаглал байдаг штэ. Янз бүрийн таамаглалууд байдаг штэ тий.
Тэгээд тэр таамаглал чинь ямар хэрэгтэй юм бэ гэвэл энэ үнэн байвал яах юм ингээд дараагийн хүмүүс нь судлаа шүү дээ. Тэгэж явж ийсэн аа. Энэ худлаа гуцдаг нөхөр байсан байна. Эсвэл энэ үнэн байсан байна те. Одоо 2000 гаруй жилийн өмнө демократ чинь ингээ бодис гэдэг чинь өчүүгэн жижиг атом молекул гэдэг юмнаас бүтт юм аа. Цаашаа задрахгүй атомос гэх нэг юмнаас бүтэж байгаа маа гэж хэлээл бити тэнхтэй тэгэл байжсэн. Одоо тэгэл ямар ч барч өгөөж энэ чи тийм байсан л шүү дээ гэж явж одоо чамайг бол дагчих хүмүүс ер нь гараад ирэх юм байна те. Гэрэ шүү те. Нэр үний юм л дөгөрөө те. Нэг төрлийг бүрүү маягийн шал дими юм болох. Одоо юу дүрчээр. Тэгээ яг нөгөө биний хэлээд байгаа чинь тэр баггүй энэ бол фантаза. Нөгөө би чинь нөгөө нэг иймэрхүү юмыг өөрөө их эзотерик энэ талын юмыг ингээд өөрөө их сонирхож судалж байгаа ч гэсэн энэ чинь нөгөө Монгол гэдэг юмтнаас иймхэн зөрүүтэй байж байгаа байхгүй. Энэ айгүй аюултай. Одоо ёстой ингээд нэг нөхөд дөвчгнөөл гүрүү мөрөө болоод те янз янзын худлаа амжих гоо. Эсвэл бид хоёр чамайг ингээд яриад одоо энэ бол хасаг хүн байх шүү. Амар муухай лөвөр хийхээр ийм хэмжээний юм болчих магадгүй зүйл те аюултай баггүй. Тэгэхээр нөгөө би ерөнхийдөө бол миний пост янз янзын юмнуудаар би дандаа шинжлэх ухааныг ингээд наадах чинь худлаа шүү, мохор сүсэглээ энэ шүү гэж явдаг. Би яагаад чам руу ингэж холбоосон гэхээр бас хүн чинь нэг юм захтнаагаа гаргамаар шүү дээ. Тэг энд нэг юм яваад байгаа шүү дээ. Тэрийг бас нэг юм ярмаар шүү дээ. Бас нэг ойлгох хүмүүст нь те. Тэгэхээр тэр юм дээр чинь энэ нөгөө нэг үзүүр очиад байгаа юм л та. Тэгэхээр ингээ ярих юм бол зөндөө юм. Тийм би яг ингээд өнөөдөр ярианаас ер нь юу гэж бодож байгаа юм ер нь зохиолч хүн гэж ямар амар юм боддөг юм бэ? Ямар төсөөлөлтэй, ямар тийм ээ материал тархинд цуглуулсан байдаг юм байл гэж бодож шүү дээ. Гэхдээ тийм юмгүйгээр одоо юу зөвлөл зохиол бичнэ гэж барилж байж болмооргүй зүйл болчиход байна шүү дээ. Тэгээ заримдаа дахиад жоохон хазаах гэж байна. Яг таны ярин дээр зохиолч нар амар толгойтой биш. Зарим хүмүүсийн хэлдгээр бол хүмүүс ингээд өөрөө зохиогоод байдаг гэдэг шүү дээ. Тэрийг хүлээл тэрнтэй суулгана. Үгүй бичигддэг гэдэг ч заримдаа. Бичигддэг. Тэр нэг аяр цоногоос гэсэн та яагаад тэр бүгд хүлчвэ гэдэг. Үгүй би хүлээхгүй шүү дээ гэж өөрөө. Би хүлээгүй гэдэг. Тий, одоо тэгээ ярихаар дахиад наа чи нөгөө онгод гэдэг асуудал яригддаг. Тий. Онгод гэдэг асуудал яригадаад ирэхээр наадах чинь дахиад нөгөө сүнсний ертөнц рүүгээ ороод явчихж байгаа байхгүй яалтчгүй. Заримдаа яалтчгүй ингээд юм бичих энэ төр чинь дүр чинь өөрөө захирахдахгүй. Тийм гэсэн. Угаасаа захирахдахгүй. Зөө. Тэр чинь өөрөө гүйж очиод өгч чинь. Өөрөө гүйж очиод алуулж чинь. Тэр чинь би ингээд удирдах чадахгүй. Би бичиж байгаа шүү дээ. Гэхдээ ингээд хүчээр ингээд өөрчилчих юм бол шал худлаа болчихдог. Тэгэхээр тэр чинь бол яалтчгүй нэг тим юм байна. Харин тийм тэр нэг юм онгод гэдэг юм уу юм тийм зарим тэр лаглаг шүлэг яруу найрч гэдэг юм уу зохиол мохолч юм бол өөрөөсөө фантазлаад байгаа юм биш. Цаанаасаа бичигдээд надаар дамжуулж бичигдээд байгаа. Одоо дамгоо тунгалаг тамир дээр цахиур төмрийг өгөхүүлчээд өөрөө яалтчгүй явж байгаад өгчлээд байгаа ойлоо сууж исэн гэж ярьдаг шүү дээ тийм. Тэгээ сони тий. Тийм сони. За бид гурлаа ер нь яриагаа өндөрлөе тий. Зөндөө чудаа яриад байвал яриад ахаа. Тэгин. Надад бол яриад суугаад өрөөд. Тийм яруу яриад л. Гэхдээ надад би ингээд ярьжсэн чинь одоо миний минь шүү дээ тий. Манай ихч миний өмнө энцэн гэсэн. Жилийн өмнө 2 жилийн өмнө. Тэгээд энэ талд нь ард нь ингэж тавьсан. Минь энэ дээр гарч ирсэн юм. Нөгөө итгэдэггүй манай эми чинь тэгж ярьдаг чи тий. Энэ дээр нөө уралдаан бодгаар ингээд минь тавьсан ингээд. Тэгж ярьдаг гардгийг л. Тэгээ яг эсрэг талд нь гардаг ингээд яг чинь хан дээр гарсан ингээд. Тийм. Энэ аюул дээр итгэдэг л байсан. Жишээ нь би бас нэг итгэдэггүй байсан. Миний баг ихч эмч хүн байсан. Тэгээ хөрхий ёстой ажлынхаа төлөө яваад тэр саарс марс онцолж барьж гүйж нэтэрэ болж байгаа. Тэгэл тэр өвчнөр өөрөө ингээд хар залуугаараа 30 идэх настайдаа өнгөрсөн байхгүй. Тэгээ бид нар жижиг гэдэг байсан. Тэгээд тэрнээс хэдэн жилийн дараа би охинтой болоод тэгээд 3-4 настай охиноо хөтөөл явж исэн чинь манай охиныг жижиг гэж дууддаг гэсэн байхгүй. Тэгээд тэгтээ тэр ихчийг тэгдэгэ бүр мартцсан. Угаасаа нөгөө Гигэ гэдэг нэртэй нөгөөх нь Америкт өссөн болохоор нөгөө Гигэ гэдэг үгийг Америкод уншиж чадахгүй 2G үсгээр GG гэдэг байсан байхгүй. Тэгээд би ингээ хөтлөөд явж исэн чинь манай охин тэгдэг.
юм ярьж байхгүй энэ балаа юмнууд гээ гэж хэлж чадахгүй жижигээ солиороод ах юм гэсэн чинь. За аав чи өөрөө намайг жижиг л гэдэг байсан юм зү. Гэтэл би бүр жоохон гайхаад ингээл тэгсэн чинь аав гэдэгс. За би энэ удаа эмч болохгүй гэж болох уу? Би эмч байхдаа айгүй ядарсан. Яа би чадахгүй. Тэгэл гүр зарс гэл явдаг юм. Тэгээд гүй яалаг нэ яасан бэ нөгөө гэж тэгсэн чинь бүр ингээл таг болчих. Тэгээд дараа нь явж ийснаа дараа нь дотор Монголд ирсэн байжсэн. Тэгээд машинтаа гэн дууланд нь өрөжих гээд явж ийсэн чинь цонхны өвөл ингээл цонхны шилэн дээр ингээл явж ийснаа. Наран цэцэг гэл ингээл явж ийснаа. Аа наран цэцэг гэж юм лээ. Гэсэн чинь манай их чинь нэр байхгүй. Би зээ ямар айр. Сонин тэг үгсгэж арах. Тэгээд үнэн хуудаа гэх хэцүү айгүй хэцүү байхгүй. Тэгээд яалчгүй ингээд болж байгаа юм яах юм тийм үстэй. Ямар сандал юм яаж бит. Тийм хөө. Гэхдээ ингээд ярих ер нь хүн өөрийнхөө энэ төсөөдлийг би ингээд тийм ээ ингээд ярих ингээд хуваалцах энэ би зөв л гэж боддог. Тий. Харин тий. Тий. Энүүнээс чинь юм ургаж гарч ирнэ ядахта тийм ээ зохиолууд чинь энэ чирээс гарч зохиолоос чинь цаанд чинь шинэ бүтээл гарч ирдэг гэдэг байгаа үстэй. Тий. Тэгээ нөгөө миний би дахиад нөгөө миний хамгийн болгоомжлоод байдаг юм ерөөсөө тэр нөгөө ийм яриа нөгөө хүмүүсийг монхруулах юм тийм монхруулах зэвсэг болчих бай тийм ялангуяа ингээ боловсролын төвшин дорой байгаа үед бол хүмүүс иймэрхүү юмд ингээд итгэхтэй аяа амархан тархиа угаалахтай амархан тэгээ нөгөө нэг арай өөр төвшний нөхдүүд арай боловсролтой төвшний нөхдүүд байт юм ингээд өөр өнцгөөс гэдэг утгаар ингээд хараасаа тэр бас арай юу юм а тэрнээс шинэ чинь ингээд нэг юм хүм ухруулах гэж юм яриад байгаа юм биш шүү гэдэг. Дахин хэлэхгүй болол. Ер нь бол яг энэ мөнхийн сэдвгээд энэ цовруул подкаст хамгийн ихнийх нь таны мэдэх контент ерөөсөө биш ээ. Тийм ээ. Энэ ерөөсөө таны мэдэх контент биш ээ. Тийм. Тэгээ ер нь бол яг нэг ийм зугаатай юм шиг гэхдээ нэг тийм өдөр бүрийн талах автобусны мөнгнөөс арай өөрөөр эргэцүүлэх нэг ийм зугаатай юм яриа үүсгэх юм. Тэгээд яг би ч одоо 5 6 дугаар яг цүгэнгээ өхүүлгээд ингээ явлаа л да. Тий. Тэгсэн чинь эхлээд өөрөө өсөж жоох айлаа. Яагаад хурц гинтг ингээ өхүүлдэг тий. Чи та өөрөө өхгээл ингээ муу ярлаад байгаа юм биш үү. Тэгээд юу магадгүй юм яаж битгүү тий. Тэгсэн чинь айгүй сонир юу ингээ өхлийн тухай нэвтрүүлэг хийх тусам би ингээ нэг өхлийг амар мэдх юм байна гэж бодохгүй. Тэгсэн чинь өхлийг биш буцаал амьдрал руугаа ойж буугаад тийм. Эсвэл өхлийн тухай хэдий чинээ ярина амьдрал руугаа буцаж ойж буугаад тий, тэгээд ер нь бол тэр нөгөө эртний ухаантнуудын тий өхлийн тухай бодчихъя гэдэг тэр чинь бол тий айгаад ч олтгоо бодож явах чинь бол амьдралаа эргэцүүлэх юм билээ шүү дээ. Өхлийн тухай эргэцүүлэх нь яг ном нэр өхлийн тухай биш буцаад амьдралаа эргэцүүлэх л болчиход байгаа юм л та. Ярин. Тий, өхлийн тухай бясалгалын ерөөсөө гол зорилго бол нэгдүгээр хүн өхлийг бясалгаад ирэхээр хүн муу юм хийхэ болж байгаа. Нэгдүгээр. За би өхөө хооронд тий шуналгүй болж байгаа. За би энүүнийг ингээл энэ машин авахгүй бол чичрээл те би ингээд чичирч аваад тэгээд хэд хоног гэж өгөхгүй наа гэлээ те. Тэгээд шуналгүй болж. Тэгээ муу юм хийхгүй болж. Тэ? Зарим нэг хүмүүс нөгөө бүтээлч хүмүүс би өгсний дараа юу үлдээх вэ? Ямар өв үлдээх вэ гэдэг талаар бодож эхэлдэг. Тэ? Би одоо энэ номоо бушуухан дуусгаж бичиж үлдээчээд өгөхөөс өмнө бушуухан гिचээ. Гэт юмаа төлөвлөдөг. Тэгэр гих тэр юм олон утгаараа өхлийн тухай бясалгал бол хүний ингээд зөв идэвхтэй амьдрахын айгүй мундаг үндэс суурь болж өгд юм аа гэдэг байгаа юм. Ер нь л тий. Надад бол зүгээр юу л ер нь яг үүндээ бид нэг тийм амьдралынхаа одоо амьд байгаа амьдралынхаа үнцнийг төдийлө анзаардгүй шийдэж магадгүй байл гэж бодсон. Тэгээ нөгөө өхлийн тухай яриад ахаар өхлийг би таньж мэдээд байгаа юм өсч үгүй. Буцаад амьд байх чи яасан сайхан юм байж гэдэг нь амьдрал ямар үнцэнтэй юм бэ л гэж л ойлгоод идэв биш. Би одоо миний хувьд бол заяа яг би одоо би хөвширж ийн гэсэн нэг тийм айдас нэг тийм юу байгаад байгаа байхгүй юу. Тэртээ тэргүүл хөвшир бүр хөвширэн штэ тийм одоо тийм ээ. Одоо 20 жилийн дараа би одоо тэгээд хэдтэй болох юм. Магадгүй тий амар вагэ бодхоор тий 20 жил чи тийм богино хугацаа биш шүү дээ биш тий биш урт хугацаа биш шүү дээ тий тэгэхээр тий тийм болохоор
ингээд заримдаа ингээд яг тийм юм бодож ярахаар яг одоо байгаа дээр би бас ингээд нэг те жоохон чөлөөтэй баймаар байна гэсэн бодол ингээд зурс орж ирдэг шүү дээ. Тэрнтэй адилхан яг үхлийн тал дээр ч гэсэн ер нь нэг тийм бэлтээ дэргүүл тэр хруугийн жамыг бид нар тийм ээ. Идэхээс л хойш тэгэл одоо юунд хорогдохгүй нэг бүр сүултээ би бүр яг тэгэж бодож ирсэн. Би ер нь тэгэж боддог л доо. Юунд ч харамсахгүй одоо ингээд яг нас барахаа мэдээ за одоо ингээд боллоо гэд тэгж одоо ингээд хорог орохдаг бол хамгийн сайхан хорог орох байх. Гэхдээ мэдээж тэгж чадах нь үгүй би мэдэхгүй. Одоо хэлж чадахгүй те. Гэхдээ миний хүсэл бол тэр л байна. Би те за одоо би үздгээ үздсэн одоо те одоо юундаа шунтах уу те одоо те одоо сайхан унтыг дач гэдэг ч юм уу яг тийм бодолтой ингээд айцгүй хөлтөл нүүл тулмаар байгаа. Тэр нөгөө нэг гадамбын ном байдаг л нөгөө буддизмын одоо юм очмосор ярьсан уу нөгөө 3 янзын үхэл байдаг гэд нөгөө галзуу мэт үхэл, гөрөөс мэт үхэл, хаан мэт үхэл гэд. Тий. Товчхон дурдаад байна. Тэрэн дээр чинь болвол тийм юм байгаа штэ. Хүний 3 үхэл 3 янз. Тэгээд хамгийн одоо дээд үхэл бол галзуу мэт үхэл. За. Гөрөөс мэт үхэл бол дунд. Хамгийн адгийн үхэл бол хаан мэт үхэл гэж. За. Тэгээд яагаад тэгж байгаа юм бэ гэхээр зэрэг хаан мэт үхэл гэж юу хэлээд байна гэхээр зэрэг өвдөөд, зовоод, хэвтэрт ороо, хавь ойр, хамаатан садан бүгд ирээд, үр хүүхэд нь ирээд ингээд 40 он өвдөөд ингээд хаан шиг тий. Тэгээд ингээд үххийнхээ өмнө ингээд хаан тулсаа алдаж байгаа хаан мэт харамсаад гэж байгаа байхгүй юу? Ингээд үххийг болвол алдгийн үхэл гэж. Гөрөөс мэт үхэл гэхээр дунд үхэл нь болохоор ингээд гөрөөс давхиж яваад бодуулаад өгчөж байгаа юм шиг. Ингэж яв пак гэдээ өгч хэлээ гэж. За. Тэр нь бол ингээд яг өөрөө үлдчихэж байгаа хүмүүстэй хэлж гэсэн өөрт нь бол их амар. Тий, зовж чамлаад илүү ингэж зовоод тахгүй. Галзуу мэт үхэл нь яагаад дээдийн мундаг үхэл болчихж байгаа гэхээр тэр нөгөө одоо энэ мундаг гэгэрцэн барьцсан энэ минь нөхдүүд чинь нөгөө за одоо энэ амьдралыг дуусгая. Би тэдэн сарын тэд настад ингээд үхэх хэрэгтэй маа гэд. Тэгээд өөрөө тэр өдрөө бүх юмаа зөвлөөд захмах юм яаж байгаа цаахан завил сууж байгаа түн заслалаа хийж пак гэдэг өөрийгөө. Тэр анестези хийгдчихэд одоо манай тэр юм шүү. Тий, ингээд үххийг болвол галзуу мэт үхэл гэж байгаа байхгүй. Тэгээ энэ бол төлөвлөд нь шүү. Тэр гэхдээ тэрэндээ эвлэрэхэд аюу хэцүү те. Ингээд харин тэгээ томчууд л юм. Тийм учраас тэрийг галзуу мэт гэж хэлээд байгаа байхгүй. Ингээ энгийн хүмүүс харахад энэ чи яг галзуу юм шиг те. Нөгөө амьдралаа ингээд сайн дураараа дуусгачих шүү дээ. Гэхдээ амиа хорлолт биш байгаад байгаа байхгүй. Зүгээр ингээд за миний цаг дууслаа 5 гээд одоо тэр нөхөр дараа төрөл рүүгээ явд юм уу? Одоо ёстой нөгөө бидний мэдгүй юм руу ингээд өөрөө сайн дураараа яваад өгч гэж байгаа байхгүй. Хугацаагаа дуусгах. Биш тэр нэг эмнэлэгт одоо нэг одоо надаг одоо ингээд миний амьсгалыг зогсоогоод өг гэдэг чинь тэр чинь бол эвтаназ те. Тэр арай өөр баг. Тэр арай эвтаназ те. Тийм ээ. Тэр гадамбын номд л илүү нэг тийм ном дээр. Эвтаназ те. Эвтаназ илүү. Эвтаназ те. Эвтаназ би тийм. Тий. За ингээд бид гурав яриагаа дуусгая. Ер нь бол ингээд цаашаа мөнхийн сэдвэр ингээд үргэлжлээд одоо ганцхан одоо юу гэдэг нь зарим хүмүүсийн муу ярлаад авч ганцхан үхэл биш. Ер нь сүнс бурхан хайр одоо өөр юу ч үгүй те. Олон янз нэг юм хизээч хариу нь олддоггүй. Тэгсэн хэрнээ ярихад айгүй сонирхолтой олон хүн сонсдог сонирхдаг ийм сэдвэр бид хэд бол таны мэдгүй биш гэхдээ ийм зугаатай сонирхолтой эргцүүлэл хөтлсөн ийм ярианууд хийгээд яваад ах болно хүмүүстэй уулзах үедээ уулзсан заримдаа хаших хөтөр бас хоёулаа өөрсдөө хоорондоо буу хаална ингээл яваад байна. За өнөөдөр бол кино найруулагч Бадан Маргч ах бид нартэй өөрөө бүр ингээд сонирхдаг сэдвийн дагуу тий сүнс гэдгийг өөрөө юу гэлж томьёолж тий бодож олж байгааг ярилцъя гэд тэгээд ярьлаа. Тачтад гээд урлагийн хүн сайн кино хийгээд кинонуудаа үзүүлж амжилт хүсье. За баярлалаа. Тий амжилт хүсье. Өвч сонирхолтой бас гэж одоо юу гэдэг амар хүн биш хөвчлөлтэй ярилцлаа хэдүүлээ чинь. Гоё. Өстой гоё ярьцлага боллоо. Баярлалаа. За баярлалаа. За их баярлалаа. Одоо тэгээд хүрэлцэж ирд намайг таваад яриа авсан дэх баярлалаа. За. За хичнээн цаг ярьч.